Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг Гэр бүлийн радио. Өглөөний мэндэ! Гэр бүлийн радиогийн 1-р студиэс хөтлөгч Ярка хөтлөгч Очроо хөтлөгч Заяа найруулагч Мизүүгийн хамт та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Та 3W1045 цагийн минь вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээс биднийг сонсох боломжтой. Мөн дээрээс нь яг одоо 84.5 104.5 гэсэн хост дэлгөөнөөр биднийг радиогоор өглөө авч сонсож байна. Мэдээж үзхийг хүсэх юм бол Гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр Facebook дээр бичвэл манай хуудас гарч ирнэ. Тэгэхээр яг одоо хуудсан дээр маань Улаанбаатарын өглөө гэдэг үрстэйгээр бид гурав энд ирчихсэн сууж байгаа шүү. Ямар гурван хүн байгаа вэ гэдгийг та бүхэн харахыг хүсэх юм бол Facebook-оор ороод ирээрэй. Шууд залгахыг хүсвэл 1146 5 дугаар таны өмнө нээлттэй байгаа. Сайхан амарсан уу та бүхэн минь ээ? Сайхан амарлаа. Очроо сайхан амараа. Бүр амар амарлаа. Амар амарсан. За амар амарснаас өмнө яасан гинэ очроо? Юу яасан гинэ? Жохон нарны зүс төрчихсэн нэ. Эпирийн бодолд. Эпирийн бодолд хийсэн нарны тус төрсөн гэж хэлээ. Уруудаа харалтай. Тэгтээ өөр шүү. Би бас ингэсэн байхгүй. Би эфирийн бодолд хийж байгаа байхгүй. Тэгэхийн туудаад тос нарны тос те суур крем янз янзын юмнууд ингээд төрчихөж байгаа байхгүй. Энд гítэл Ганцхан нарны тос төрөхөл эфирийн бодолд очиж байгаа байхгүй. Одоо миний энэ чийгшүүлэгч одоо эфирийн бодолтой л гэдэг. Хаан чийгшүүлэгч төрөгчтэй шүү дээ ингээд. Нүрээ хугаачаал нэг юм төрөгчтэй юм аа. Чингчтэй тэр чинь. Чигтэй чанарыг төрөгдөг болохоор ингээд чийгшээд их давгүй байдаг шүү дээ. Би ч одоо өөрийгөө л эфирийн бодолтой орж ирээд идэг гэдээсэн чинь баруун зүүн талаас болоод өстой балер өдрөг эфирийн бодолтой муухай эфирийн бодолтой хуурамч болчих тий. Хуурамч болчих чинь дээр. Арайд хуурамч болчих чинь. Ирчүүд юм байгааг юм да. Гэтэ та хоёрыг харсан чи нэрнгээсээ эфирийн бодолтой ч юм шиг харагдаад ах юм. Би гайгүй би бас жоохон байглаараа маяг. Манай Эрка болохоор айгүй чигтэй харагдаад байгаа юм. Чигтэй байгаа. Чигтэй харагдаад байна дээ. Гэхдээ чигшүүлэгч хэрэгэлсэн юм шиг басаа чигтэй харагдаж. Чигшүүлэгч хэрэгэлсэн гэхэр чи одоо чигтэй харагдана гэдэг чинь бас айгүй сонирхолтой байгаа шүү дээ. Би нарны зүс төрчихсөн чи юм нарлаг харагдаад. Нарлаг. Би ямар харагдаж байна? Кремлэг зарам мохолч. Зүгээр айгүй гоё харагдаж байна. Би ялуу шиг сонсогдож шүү. 7 хоногийн ихлийг айтайхан хэллээ шүү. Энэ 7 хоног эхэлж байгаа ч залуучуу та. Суурлаг харагдаж байна. Фаундейшнлаг харагдаж байна. Юу гэсэн ч юм. Өөр юу дөрхтэй. Өөр юу дөрхтэй. За бид хоёроос төгс шалгалт авъя. Эмэгтэй хүн ер нь нүрэ будахад ямар шатараалаар явж байна? Яв. Тэр арчилгаа марчил цэвэрлэгийг нь бол тооцохгүй тий. Үгүй зүгээр өглөө нүрэ будаж байгаа шүү. Заяа. За ингэн заяа. Фаундейшн тавина. За яг нэг үгнээс нь л одоо санаа аваад байгаа шүү. Суур гэсэн үг шүү дээ тий. Суураа тавьчих. Тэр нь яг юу ч үт юм бөө мэд. За яа. Тэгээд дээрэс нь яат юм бэ очир хэлнэ шүү дээ. Тэгээд дээрэс нь чигшүүлэг юм уу? Чигшүүлэгч. Өөрөөр чи нэг чигшүүлэгч. Гүй тэр чи эхэлж тавих байх. Үгүй эхлээд цэвэрлээд араас нь чигшүүлэгч. Яг үнэ. Тэгээд дараа нь фаундейшн тавиад тэгээд тэр фаундейшн дээрээс хуурай пудр явт юм уу? Тэгээд шингээдэг мис цацдаг. Сүүлд нь нүд бүдэ бодно хөөе. Энэ дондоор нь хамгийн сүүлд нүд мүдэ бодно шүү дээ. Тийм үү. Тий. Тэгэхгүй нөө бодцсон нүдэн дээгүүр ингээ крем дөрөгчгээр болохгүй юм байна тий. Болохгүй. Тэр хавзайл юм байна. Зүг. Гурван л юм яваад байгаа шүү. Ер нь бол шал худлаа байна. Маш олон зүйлүүд бол хэрглэж байгаа. Түүнийг бол манай сонсогчид маань аль хэдийн мэдж байгаа. Ер нь эмэгтэй хүн өглөө нүрэ бодохдоо хэрэг цаг зарцуулдаг вэ гэдгийг ирчүүд бас мэдэх хэрэгтэй. За тэгээд дээрэс нь юу хэргэлдгийг нь бас мэдэх хэрэгтэй. Хэрэг цаг зарцуулж тэ бас ажилдаа орохын тулд та нараас хэдэн цагийн өмнө бас сэрж байгаа штэ энэ. Иви өрөвдмөр. Энэ заяа чинь одоо нэг манай радио чинь уул нь дурс гардггүй байсан штэ. Аюу амар байсан. Нүрэ бодохгүй ирэл сексис үсдэг хөтөлчөөл яваад гдаг байсан бол одоо дурстай болцсон. Дурстай болцсон. Үсмэс хүртэл гүлээж гүлчийгөөд те. Миний нүдэн дээр заяа бүр хэд өөрчлөгч штэ. Ааш нэг өөрчлөгдөх юм гээ дундуур нь. Бас хажуугаар нь бас. Юм иднэ дундуур нь бас энэ ааш нь өөрчлөгдөд үс нь өөрчлөгдөж байгаа хоорондоор нь юм иднэ уун бас. Юм идэнгээ бас будаад байна те. Будаад байна. Юусе наа байхгүй. За юм идэнгээ будаж байгаа. За будангаа бас ажил руугаа явж байгаа, машиндаа сонсож байгаа, ажил дээрээ сонсож байгаа, гэртээ сонсож байгаа бүх хүнтэй яг одоо өнөөдрийн даваагаа меншн давалгаагаа эхлүүлье. За тий. Меншн давалгаа яах вэ гэх юм бол яг одоо Улаанбаатарын өглөө гэр бүлийн радио 104.5 гэдэг кириллээр бичих юм бол Facebook дээр гарч ирж байгаа манай хуудасны доор явж байгаа Улаанбаатарын өглөө гэд дүрстэй нэвтрүүлгийн доор хин нэг урайлан дуудаад хамтдаа үзээд хамтдаа сонсох боломжтой гэсэн үг. Ингэснээрээ яах вэ гэхээр 7 хоногийн төгсгөлт буюу баасан гарагт нь
бидний зүгээс бэлдсэн бидэнтэй хамт байсанд баярлаа гэд энэ олон сонсогч дундаас нэг сонсогчийг шалгаруулад бэлэг бэлддэг байгаа. Тэгдэг. Энэ 7 хоногийн бэлэг маань намайг дагуулад яваач гэд тасалбар. Өгөгдсөн байгаа. Тийм жүжигийн тасалбарыг бол өнгөрсөн 7 хоногт өгсөн байхгүй юу? Тэгсэн. Тэгээд энэ 7 хоногт буюу өнөөдөр үзэх байсан боловч даваа мигмар гарагт хойшилсан учраас 5 гарагт манай ноёгоо маань угаасаа унжсан юм байлээ тий. Унжсан байгаа учраас 5 гарагт тоглолтоо үзэхээр болсон байгаа. Харин энэ 7 хоногийн бэлгийн эзэн маань 5 гарагт тодорно. Нэг өдөрт меншн давалгаанаас нэг хүн, 2 булангийн дунд зүрхэн давалгаанаас нэг хүн гээд нэг өдөрт бол 2 хүний боломж нь нэгдэлтэй байгаа гэсэн. За ингээд 5 өдөрт нийтдээ 10 хүн дундаас нэг хүн яах вэ Эрка? Тодороод. Тэгээд нэг хүн тодорсоор яваад нийтдээ өдөрт 2 хүн тодороод за нийтдээ ингээд 5 өдөрт нь үржүүлэхээр чинь нэг 10 хүн ингээд тодорж байгаа. За ингээд энэ 10 хүний дунд нь ингээд нөгөө нэг тэмцээнэ дагж тодруулах одоо процессоо дахиж явуулаад хүрд эргүүлээд за энэ дотроос нэг л хүн тодорно. За энэ тодорсон хүнд шууд бид нэр 3 дахь өдөр зарлагдсан тэр бэлгийг л өгөх юм байна. Одоо бид нар бол ер нь дандаа нэг юм бэлгэнүүд нь бол нэг иймэрхүү л зоригтой. Дандаа нэг юм гэр бүлийн хосуудыг гадагшаа гаргах те хоол моол хийлэх юм хуцааг нь хэмнэх ч гэдэм үү те. Дандаа л гэр бүл рүү чиглэсэн хайртай хүмүүстэйгээ хамт байх цаг хугацаанд нь зориулсан тийм бэлгэнүүдийг бэлдэж байгаа гэсэн. Тэгээ бас ингэж хэлээд байгаа жич. Тэрний юу гэхээр гэр бүлийн радиогийн хамт олон ч гэсэндээ өөрсдөө хүн юм чинь энэ хоёр бэлгэнүүд дунд бас ороод өрсөлдөх боломжтой. Боломж нээлттэй. Тийм. Тэгэхээр хин нэг яг одоо меншн хийгээрээ ингээд меншн давалгааг гяс эхлүүлчихье. Би өнөөдөр хийгээг байгаа хгүй юу? Энэ хараа зарим нэг хүн бол бүр хамгийн түрүүнд орж ирсэн заяа. За. Гэхдээ манай лайв эхлэхдээ зэрэгцээл ундраа Батболд гэж меншн хийгээл ороод ирсэн. Пай. Тэ. Энэ болцоохон боги гэж манай үнсэг сонсогч байгаамаа. Тийм байгаа. Манай байгууллагыг 25 жил сонсож байгаа юм. Найдвартай сонсогч байгаа шүү. Танд сонсогч танд энэ өглөөний мэнд хүргье. За Жүүн Дагийн бол яг үнэ шинэ 7 хоногийн шинэхэн өглөөний мэндэ гэж орж ирсэн. За Мянган Лаачин ах маань өглөөний мэндэ гэж орж ирсэн байна. За ингээд манай Жүүн Дагийн бол оо меншнийг бол утгаар нь хийдэг хүн байгаа. Зүгээр меншн хийхгүй басараа ингэн наашаа ороод ирээ хөөхнөө өнтер гэж меншн. Бүгдийг нь урайлан дуудаж байгаа байхгүй. Найзуудыгаа урина. Эхний болон руу шилжих гэж байгаа учраас бүгднгийн нийлүүлчихье заяа. Даваас өрөм баяр, Ноёка юу вэ? Заяагийн хувцас бор харагдуулаад байгаа юм байна. Нөгөө хоёр цагаан потолктой болохоор гинэ. Намайг бор харагдуулаад би бор харагдаад байгаа мó. За энийг дараа нь битээ тайсны бодолд эдийг хийсэн байна. Буулын ихтлэнгүү чичи ярина. Даваас өрөм баяр, ядамс өрөн туяа, за болт сайхан боги, ганаас үхчин, ангараг за яг өглөөний мэд гинэ. За яг. Бямс өрөн бум эрдэн за ядам сүрэмтэй хин нэг нь утасныхан дууг хаагаарай. Лажима оюун цэцэг, сув дундрах, мина гэх мэтчлэн маш олон сонсогчдод бүгдэнд нь өглөөний мэнд хүргье. Шууд өглөөний мэндийг мэдцгээсэн байна. Мэдсэн байна. Одоо ингээд хамтдаа эхний булан руугаа шилжицгээе. Өчигдөр бидэнд инээмсэглэлч юм уу? Сургамж ч юм уу? Ямар нэг зүйлийг үлдээсэн байж таарна. Тиймээс өчигдөртөө баярлаа гэж хэлцгээе. Баярлалаа өчигдөр минь. Баярлалаа өчигдөр минь. Хамтдаа байгаад баярлалаа. Бидэнд өнөөдрийг авчирсан өчигдөртөө баярлалаа. Өнөөдрийн баярлалаа өчигдөр минь болон эхлэхэд бэлэн болсон байна. 7 хоногийн эхний өдөр буюу даваа гараг баярлалаа өчигдөр минь болон бид өрнүүлдэг. Тэгэхээр өчигдөр болсон зүйлүүдтэй баяртай, жаргалтай, гунигтай эсвэл ямар ч үеж болно шүү дээ, тий? Эдгээр зүйлүүдээсээ сургамж авсан уу? Эсвэл ингээд зүгээр л ингээд аз жаргалтай хор мөчөг өнгөрөөсөн үү? Өчигдөртөө талархаад юу болсон талаараа бидэнтэй хуваалцаарай. 1146 104 5 1146 104 5 дугаар таны өмнө нэлттэй. Мөн дээрээс нь гэр бүлийн радио 104.5 гэх кириллэр бичгээр манай пэйж хуудас харагдаж байгаа. Тухайн пэйжин дээр бас Улаанбаатарын өглөө дүрстэй нэвтрүүлэг маань эхэлчихсэн учраас та бүхэн комент хэсэгт өчигдөр болсон талархууштай зүйлүүдээ бидэнтэй хуваалцаарай. Өчигдөр сайхан болж өнгөрөө. Өчигдрийг яаж юу хийж өнгөрүүлээ залуучуудаа? Өчигдөр бол үнэхээр дурсамжтай өнгөрөөлөө. За баярлалаа. За дараагийнх нь. За баярлалаа. Би ч гэсэн дурсамжтай өнгөрсөн. За баярлалаа. За би ч гэсэндээ айгүй дэжгөө өнгөрөөсөн. За баярлалаа. Гөө би өчигдөр бас өөр өнгөрөөсөн. Гэтэ очроогоос эхлэе. Дурсамжтай өнгөрсөн бол. Шууны өөр хамттай игээд. Аха. Нэг юм хамт яваадах юм тий. Харин тэгээд ах юм. За. Дурсамжтай хүний яагаад вэ? Үгүй. Гэсэн чи яасан? Шууны өөр хамт игээд охинтойгоо цуг хийгээд.
Тэгээ хамтдаа нөө гол дээр очиж том модон дээр авч тавьж өглөсөн. Модоор ингээд Би өөрөө авих гэсэн чи бардаггүй. Бие даахаа үлдсэн Тэгээд байна. хэнийг авируулсан? Тэгээд дунд хүүгээ дээш нь авируулад. Тэгээд шууны үрээ тавиад. би чамайг нэг гар хөрөх газар тохонгуудаа охиндоо угаасаа ингэж илбэд ингэж хийцэн болов гэж бодсон чи. Тэр бол юу вэ? Яг хамтдаа манай охины дурсамжинд хэзээч мартагдахгүй байхгүй. Тийм шүү дээ. Аавтайгаа хамт ингээд юм гоё үүр хийчлээ. Гэхдээ манай охин нөгөө талдаа бас те нэг муухай юм ялгцсан дээр гიშгцсэн байхгүй. Чи ягаад ийм зам амаа харалдаа гэдэг загнасныг ч гэсэн бас мартахгүй байхгүй. Амтны юу? Тий, үгүй амтэн биш ээ. Хүний хос. Муухай ялгадас гэ хэлсэн гэхэр чинь л хүний халаагаа та. Гоё штэ. Хаана гიშгцэн бог дуулан руу юу? Голын дэргэд. Голын дэргэдээ. Тийш чи минтэй л дээ. Хоёр дурсамж өглөө те. Нэг нь олонгод гоё хамтдаа шууны өөр тавилаа. Нөгөөх нь олонгод баасан дээр гიშглээ гэж жоохон ууралсан. Тэр нь бас мартагдахгүй. Одоо ер нь ингээд нэг салхилаад энэ тентхийн ингээд цас мас хайлал ирэнгүүт байгаль орчны бохирдол айгүй их харагдаж байгаа. Одоо энэ тэндгүү янз янзын өөрөөсөө илүүдэл гарсан зүйлүүдээ ингээд цацаж матцсан ч ах шиг те. Хог мог энэ тэрнгээр дүүрэн байж ч байх шиг. Одоо жишээлбэл би бас өчигдөр амралтын өдрүүдээр яг цуслан дээр өнгөрүүллээ л те. Тэгээд хүүхдүүдээ агаарт гар манай хүүхдүүд танах угаас цуслан дээр явах байгаад байгаа юм биш үү? Гүү штэ юу гэж те хотод гэртээ байгаа штэ. Эргээд ирсэн юм уу? Тэгэхгүй болоод хичээл сургууль хийчихсэн штэ. Нөгөө амралтаар явсан юм уу те? Амралтаар явсан. Манай хүүхдүүдийн нэг тийм нэг сони юм байдаг байхгүй. Ер нь агаараас жоохон холдвоогүй юу ингээл нүд мүдэн жоохон ингээл хөрчтэй. Тэгээд нэг жоохон солбогор умбогор болчдөг тийм хүүхдүүд байхгүй. Агарын амтд ээ. Манай хүүхд юм. Агарын амтд. Яа харахгүй ингээд ядарч ийсэн ч гэснээр за туслан руугаа 2 хоног явчаад ирья хүүхдүүдээ амраач ирья гэд ингээд явж ирж байгаа. Тэгээ ингээд явсан чинь мэдээж саяны амралтын өдрүүд бол нэлээд салхитай өдрүүд өнгөрлөө шүү дээ. Тэглээ. Энэ тэрэнгүү зүгээр хог хийсэл зүгээр. Бараг нөгөө нэг янз янзын улаан ирээн цэнхэр ирээн заара мара гүчи мүчигийн торнууд чинь нүүрэн дээгүүр ингээл бараг ингээд малгай болж толгойд углагдах нэ тэгээ. Орчин үеийн загварын малгай болж бууж ирчих гээл тэрийг бараг зарчих гал тий. Айгу хэцүү байлаа. Тэгээд цуслан дээр одоо жишээлх юм бол ингээд хогийн цэгнүүд байгаа аахгүй тухайсан газруудад хогийн цэгнүүд тавьсан байгаа. Зүгдүүлэл хүмүүс хогоо шидэх юм. Гэртээ ингээд нэг хогийн сав тавьж тийм хогийн сав тавьжаа хүүхдийн памперсыг шидэж тоглодог шиг ууттай хогоо шидэж тоглох юм. Би бүр гайх юм. Дотор нь хийчихвэл те уулын зүгээр шүү дээ. Дотор нь хийчихвэл. Тэгээ би ингээд өөрөө хог хаях гээд ингээд очиод хог нь дүүрсэн болов гэ харахаар хог нь дүүрээгүй. Хогийн сав нь хоосон гадна талд нь бөөн хог. Тэгээ яаж ийн вэ гэхээр шидэд оруулахгүй юм те. Шидэд оруулахгүй. Яаж ийн вэ гэхээр нөгөө хүмүүс маань хогны сав руу дөхөхлөөр шижиг нь үрээд ийн гинэ. Тэгсээр нэ хогоо ингээд наан тавьж гадаа нь хайчвал шижиг нь хөрөхгүй байх тийм гоё юм тийм их гоё логикгүй тийм энэ зүйлүүдийг амралтын өдөр харангуйтаа за бас тэ гэж бодохгүй юу. Тэгээд хүүхдүүд нь дагаа шидэж байгаа байхгүй юу. Сурна л да. Дагаад хогоо шидэж сурж байгаа байхгүй юу. Манай хүү өчтөр надаас асуусан. Би нөө хогоо ингээ хайчаад ирээгээ би нөө машинтай битгэхэд явах гэж байгаа штэ. Хүлээгээд суужсэн чи эндээс шидчихүү гинэ манай хүүхд. Бас сур маягтай. Юу ярьж байгаа юм бэ? Чи тойрч чод ингээ хогийн савндаа хийчээд ирээ гэсэн чи. Гүй ээ, сая шидчихлээ штэ гинэ. Гүй ээ, хүний шидэх хамаагүй миний хүү хогийг хогийн савнд нь хийх ёстой чи очиж хийчээд ирээ гэсэн чи. Гүүж ирсэн. Чи хогийн сав хоосон байна гэсэн. Хөр гаднах нь дүүрэн. Доторх нь хоосон. Тэгэхээр эдгээрээс юу харсан бэ гэхээр амралтын өдрөөр бид нар хүүхдүүдтэйгээ гэр бүлтэйгээ ингээ цагийг өнгөрүүлж байгаа юм л та. Тэр чинь бол ашигтай халуун дулаан өр юу гэдэг тийм маш л гоё янзын л гоё. Эсвэл баасан дээр гიშгээд яана энэ иргэн тойрны газраа гаргаж явах хэрэгтэй юм байна ч гэдэг юм уу. Ийм сургуульч авж байгаа болвол хүүхдүүд эндээс айгүй олон зүйлийг мэдэж авч яах бас давхар. Бас тий. Одоо жишээлбэл машин дотор явж байгаа нөхцөлд дүрмээрээ яаж явдгийг бүсээ зүүж байгаа эцэг ихээсээ суралцж जैन. За нөгөө хог мог хайж байгааг суралцж जैन. Амралтын өдрийг эцэг их маань надтай өнгөрүүлж яах нүгдийг хүртэл хардаг болсон юм биш үү? Тэгээд манай нөхөр чинь ер нь бол амралтын 2 хоногийн аль нэгэнд нь заавал ингээд ажиллачаад идэг байсан байхгүй. Энд саяны 7 хоног яг 2 хоногт нь амарч таарсан. Өдөр болгон за өдрийн ямарсан нэг хагассан бүтэнсээ 2 өдрийн нэг 3 аавата хизээ явах юм. Аавата хизээ явах юм. Та бид нарыг хүргэж өгч явна даа л гэж бодоод байна тий. Та явах юм уу? Гэл явуулчих гад яриад байсан. Гүүрхэмтэй явна л гэж бодоод байгаа юм байна л да. Хамт байна гэдэгт нэг л итгэхгүй тий. Тэгээ хамт байгаа мөчн хүртэл илүү их боёрхон санагдал яа хизээ энэ завшааны тохиолдолд баясаа гэртээ жоохон цаг өнгөрүүлээ миний найз. Тэгэхээр хүүхдүүдтэйгээ өнгөрүүлж байгаа цаг хугацаа ч гэсэндээ хүүхдүүдэд агүй их зүйлийг бодуулдаг. Тэгээд мартуулдгүй юм байна л да. Тэгэхээр өчигдөр бол надад хогоо хэрхэн хаяхыг
суралцсан л өдөр болж өнгөрлөө дөө. А тийч болохоор баасан дээр одоо гიშггүй явахыг Тэр суралцсан. баасаа юу яцсан өнгөлн далдал хийсэн байсан байхгүй ингээ элсээр юм. Зүгээр шороо шиг те. Тэгэхээр тэр чинь загсны юм хум байгаагүй юу? Үгүй Үгүй юу? би бүр ингээд за яг баас мөнөө наа чин шоколадаа өгөө те. Өглөөгөр. Тэр ч бас Гэгээ өглөөгөр. А шоколад уу юу? За одоо Эрка. Нөгөө сая нөгөө заяаг ярьж хахад нөгөө нэг юм бодогжлаа. Би нэг хаврын үдийдл юм да нэг евро хоошо хойд хил рүү нэг юунд явж үтсэн баггүй юу? Сэлэнгийн хөдөрлөө явж үтсэн. Зүгээр зугаалж очиод нэг нутаг үзэх гээд. Тэгсэн чинь айгүй хойр ашилтай байж таарад нөгөө түүмэр гараад тэрүүгээр нэг юм болоод. Тэгсэн чинь түүмэрстэй амар юм билээ. Ингэдэм билээ. Хоошо ингээл явж итэл ингээд юу ч байхгүй ховгоос ингээд цулгаа тал байснаа. Хойноос ингээд түүмэр ирлээ гэхээр бид нар машиндаа суугаад буцаад тавьсан чинь ерөөсө түүмрийн гаал ингээд машинтаа зэрэгцээд ингээд явж идэм билээ. Тэгээд би бодож ирсэн. Өө энэ мө гаал чинь хараа. Зуухнаасаа гарахаараас алдсан юм байна. Хог тэр хогийнхоо самнаас гадуур байхаар бас алдсан билээ шүү дээ. Гадуур нисч мисээ те. Тэр чинь бас нинжа юм аашаа. Тэгэхээр хараа ер нь юм байран дотор л байх хэрэгтэй билээ шүү дээ. Тийм шүү дээ. Байрандаа л байх хэрэгтэй. Эрка жишээлбэл энэ ширээнээс ерөөсөө холддог дээ. Холдож болохгүй. Эндээ л байх хэрэгтэй байхгүй. Тэгээ одоо жишээлбэл энэ баруун талын ширээг болоод хүн залгамж халаа болгоод өгсөн байгаа. Хүмүүс суугаад байна. Залгамж халаа болгоод өгсөн учраас дэвтрээ өргөдөө. Бүр дэвтэртэй ирсэн. Дэвтэртэй ирсэн. Энэ комедичтийн бас тэгтээ юм байдаг. Үгүй. Энэ сууж исэн өөрөө дэвтэртэй байсан. Аа тийм үү. Энэ суугтай байгаа шүү тийм. Тэгээ энэ цуухлаараа дэвтэртэй байдаг юм болоо гэж одоо дэвтрээ. Тэгсэн байгаа. Одоо тэгээ маргаашнаас алим авчираарэ. Алим авчирдаг юм аа. Алим авчирдээ шүү. Ямар муухай буруу үлгэр дөрөөлөө. Тэгээ тэр альмаа маш гоё. Ер нь бол дугаргаж идэнэ. Тийм, даваа гарагт. Ингээ шууд уу. Тийм, даваа гарагт авчирсан альмаа баасан гарагт чинь ингэж тойруулж идсээр байгаа баасандаа дуусд юм уу яа тийм. Тэгээ химэлттэй тийм маркетинг талтай харуулдаг юм баггүй юу? Тэрийг нь одоо. Тэрийг нь бас дөөрэй шүү. Тэр хэцүү юм даа гэж. Тэр жоохон дуурайхад хэцүү юм байна. Хоёрт одоо гайхуулаад идэхэр чи хэцүү шүү дээ. Гүг би тэр зүгээр ийм би тэр дахиад айдарч болно. А тийм үү те. Аха. Тэр нь бүр хэцүү байна. Яг авчирсан. Мөнгөнд жоохон 5 хүүхдэн те. Тий 5 хүүхдэн. Ер нь 5 хүүхдтэй хүн альмиг яг хаанаас нь идчихэ? Ер нь бол алим олдохгүй шүү дээ. Голол олдон доош. 1 кг алим авах чинь нэг 5 ширхэг болно те. Тавуулаад идчихэж шүү дээ. Тэгэл дуусаа. Эхнэр хоёр бол зүгээр. Алим гоё л үү. Заримдаа амттай юм нууж идэн те. Шүүгөө мөгөндөө нуугаад зүгээр олчин тиймэрхүү л. Гэтэ уйлж муулахгүй үстэй. Ойлгохгүй шүү дээ. Саяхан бас нэг тийм бичлэг үзсэн байхгүй. Миний нуугаад тавьсан чокобэйг идсэн байна гэд нөхөртөө гомдоод хоёр хүүхдээсээ нуугаад би идэнгээ ботцсон байсан. Би чи идсэн байна гэд бүр чин сэтгэлээсээ уйлаад. Тэр бол эмэгтэй хүнд бол Монгол хичлэгээс тэгсэн чинь миний бас нэг тийм нэг дурсамж бодогдоод болтгоо. Чи бас уйлд юм уу? Үгүй би бүр хүүхдээсээ харамлаж нуугаа тавьсан байсан цоонгийн нөхөр нь идсэн байсан. Тийм үү? Үгүй. Тиймэрхүү юм. Ерөнхийдөө болдсон байлээ. Тэрнтэй ижлэхээр нь алимаа бас арайчтай бас уйлж болоод болцсон юм байна. Би чамааг бол уйлсан гэдэгт 20 дээр л уйлж юм алга. 20 дээр юу? Тий 20 дээр би уйлд юм аа ирчүүд. Тэнгүүд эмгтэй шүү дээ уйлдаггүй байхгүй 20 дээр айгуус. Инээгээд байгаа гэдэг намаа уйлж байгааг хараад. Сонир байгаа байхгүй. Уйлах юм дээр уйлахгүй. Юу гэж уйлж идэм бэ? Энэ будаг модгаа бас арилгачвал энэ чинь дахиад бодох гэж бөө. Тэгж одоо гэдэг юм шүү дээ. За би уйлах юм бол бодог мөн урсаад бүр инээдтэй харагдах юм байна. Яслаасаа гараад цайлга руу нэг юм явдаг юм хэсэг үүдэг шүү дээ. Машин суугаал нэг гоё машин суугаал. Миний машин биш машин суугаал те. Явахтаа ингээд ихнэрүүд яг тэгдэг шүү дээ те. Амар үлсүүдэх энийг юм идэх юм бэ нөө өнтер гэд. Айгу үлдсэн байт юм билээ. Заяа туршлагаасаа хэлж хагаад заяга бэлтгэлтэй байгаа за. Шүлсээ залгаад нүрээ бодохдоо бас идчихэд шүү дээ. Асааж байгаа. Би өөр нь яг нүрээ будцсан байхдаа уйлах гад ирэл зүгээр ингэчтэй шүү дээ. Чи бол яг сэгсэлтэй сайшин жигчийн те. Чи бол хатаач хатлаа юу гэсэн. Гэтэ би эфир дээр хатааж амждггүй маа. За байж юу. Би агаар дутагдаад гэсэн сөчтөр нэг юм сони юм сурлаа. За. Хоёулан гарч хийлгэчихээ. Агаар дутагдаад. Ингэн заяа. Одоо ингээд уушгин тухайга агаараа. Манай сонсогч нар ч гэсэн сонсож байгаараа. Та нар ч гэсэн бүгд хийж үзээрэй заяа. За. Ингээд уушгинд байгаа бүх агаараа ингээд гаргаж дуусган заяа. Ингээд багаар ингээд багаараа гэсэн чинь хурдан байдаг гэсэн чинь хамаагүй. Гаргаж дуусган гутаа орилно шүү заяа. За одоо заяагаас эхлэе. Юу эфир дээр вэ? Тэг зүгээр орилоо хамаагүй. Эфир лөө тулгаж байгаа. Юу тулгаж байгаад орил. Яг гэж байгаа. Зүгээр. Үгүй би Чи орохгүй.
Гүр харъя. Чи нэг орилох юм шиг. Тэртээ орилохгүй. Үгүй би юу яахгүй. Заяагаа хүрх юм тушаад Харин ганц зүйлээ төрүүлэхтэй. Яа нэг нэ. Эхлээд ингээд агаараа ингээд дуустал ингээд гарах заяа. За. Тэгээд орилно шүү заяа. Шууд амьсгаа авахгүй шүү. Айл болно үү. За. Сонсоо. За. За 1 2 3 Ямар сонирхолтой агаарэ. Гардгүй юм байна. Гардгүй юм байлээ. За. Ингэж юм билээ. Микрофон холдвол. ончоо. Бас. За. Орилдгүй юм байлээ шүү. За заяа үз. Ер нь бид за. За үлээж гээ. Гарч ийн арай дуусаагүй байна. Гар. Дахиад дуусч ийн одоо орилдоо. Гараад байгаа мó. Ямар их агаартай хүн бэ? Гэр бүлээр 105 Улаанбаатарын өглөө. Баярлалаа өчигдөр минь болоо үргэлжилж байгаа штэ. Тэгээ чи яагаад өчигдөр ийм юм сурсан юм? Үгүй зүгээр л саваагуудад гэрийнхэнтэй би нэг сурцсан байсан. Тэгээ нөгөө гэрийнхэнтэй өчигдөр пранктаад манай бүгд хорилж болдгүй юм байна аав гэд. Би харин эндээс нэг юм сурсан болоо гэж бодохгүй юу? Ямар ч юм сураагүй байсан. Тэр орилоод байна гэсэн зүгээр амьсгал гараад идэг лээсэн биз тээ амнаас. Ямар ч тийм өчигдөр юу яагаад? Өчигдөр миний нэг гэр бүлээрээ өнгөрүүл. Одоо ингэдэг болчихшгүй. За. Баярлалаа өчигдөр минь нэгтгэд явахыг мэддэг болсон болохоор бүтэнцэн өдөр ямар нэг юм хийхгүй бол болох болчих. Тэгээд өчигдөр инглээ хараа. Нэг уулздаг хэдэн найзууд одоо ойртны хүмүүс байт юм л да. Тэгээд тэдэртэйгээ заалан тоглолоо. Тэгсэн чи заалан тоглолт чи зургуулахнаа ирчлээ бид нэр зургуулахнаа хоёр талдаа ингээ заал. Бүтнээр бахардаж унаа штэ. Тэгснэ хараа ерөөсөө юу тоглохоо болиё гэд. Волейбол тоглоод. Нэг талдаа 3 нөгөө талдаа 3 гэд. Гуруулахнаа волейбол тоглоод. Өөстөө нэр хөлсөө гартал нуруугаа чилж унтлах гар мар зарим нь хөхөрж мөхтлөө. Өөстөө 2 цаг үсэрдлээд өгтлээ тоглолоо. За, шавь гандал тоглосон. Тэгчээд нөгөө хэд чинь за одоо хари мари гэдэг чинь. Зургуулахнаа байгаа юм чинь юу аах вэ? Манад юу яа. Би хоол хийж игээ гэдэг. Нөгөө хэд чинь гэртээ дагуулж ороод вааст гэртээ оруулаад мах чанаад бууз жигнээд. Өөстөө бөөнөрөөд гэж нэг жоохон яасан өдөр байлаа. Тэгээд ерөөсөө гол концепт нь ийм байлаа. Ер нь хараа хамтдаа ингэж цаг өнгөрөөнө гэдэг чинь хараа хүний амьдралын харилцааны аягүй чухал юм байт юм байна шүү дээ. Тэгээд юу юм гэсэн чинь ингэж байна. Хамтдаа ингэж хийх юм олдохгүй бол ингэж спортоор хоорондоо өрсөлдүүл ингээд ийм өрсөлдөөнд дунд ингээд нөхөрлөл батчихжээдэг гинэ. Тэгээд хийх юм олдохгүй бол ингээд хамт хоол хийж идээд ингээд ширээний ард ингээд өрнөсөн яриа ингээд нөхөрлөлийг батжуулж идэг гинэ. Тэгээд иймэрхүү одоо бас агуулгаар одоо хэсэг нөхдөдөө өчигдөржингөө сайхан орой 6 7 хүртэл хамт суулаа шүү дээ. Бүр өглөөнөөс хойш. Тэгээ кофе 2 удаа кофе чанжуулаа. Бүтэн сая өдрөг бүтэн өөр хүмүүс зориулсан хүн биш юм чинь. Гэхдээ яг тэгэл манай гэрийнхэн хамт л байгаа юм л да. Ингээл ерөөсө бүгд л ингээл бөөнөрөө манай гэрт энэ умгар байранд чинь баг 10-аад хүн гэсэн үг шүү дээ. Манай хүүхдүүдээс гадна гэхэр чинь тэгэхээр бас аваа цугларсан байгаа шүү дээ. Аваа цугларсан. Буужгинж л таарлаа. Тэгэхээр хараа би бол зүгээр л тэгж бодож байна. Яаж иж байгаа л хин нэгэнтэй бужгин зөө. Хин нэгэнтэй бужгин. Амралтын өдрөө? Эсвэл ажлын өдрөө? Болж игэл гэрийнхэнтэйгээ бужгинах хэрэгтэй. Болохгүй бол бүр бүгдийг бужгин бол. Бүгдийг бужгин. За комент ирсэн байгаа комментуудыг ихнээс нь хүргэе. За тэгээ. Аялал коммент ирсэн байлээ шүү. Баярлалаа өчигдмөрэн гэсэн байна. Нэрэ бороо халаага өгсөн юм. Нэрэ бороо халаага өгсөн юм аа. Үстэй настай хүнд халаага өгсөн байгаа шүү. Өнөөдрийг авчирсан өчигдөртөө баярлалаа гэсэн байна. Би өчигдөр ээжтэй 108 зуул 3 удаа өргөсөн гэсэн байна. Манай аялал авийн цэцэгч маань. Ахын суботник хийж өнгөрлөө өчигдөр гэсэн байна. Наран жаргал. Гэр орноо цэвэрсэн л гэсэн. Тийм байна. Тэгээ би мэдээж нөгөө бүтэн сая өдөр болгон болвол асуултгүйгээр энийг дахин давтаж хэлэх шаардлага байхгүй бах те. Бүх ээжүүдийн хувьд бүтэн угаалга цэвэрлэгээний өдөр болдог. Тийм би ч одоо 3 толгоо угаалаа. За тэгээ өөрийн мэдлийн ч одоо бас те 60 хумс авлаа гэх мэдчихлээ ингээд. Яг нарийн тоог гаргах юм бол нэлээд ажиллагаатай өдөр. Манайд бол аавуудын хувьд л юм уу гад юм да. Тийм үү? Тийм үү. Гэдэмж төрсэн байгаа юм чи яаж байгаа вэ? Бас тэгин те. Тэгин. Би нэр өчигдөр би бас нэг толгоо угаасан юм байна. Гэхдээ хоньны толгоо. Жон дагийн баян бор бүрэн утгаараа даргын ажилдаа орсон юм шүү дээ гинэ. Тэгсэн болтой. Бата мөнх жаргал надад хүндхэн байсан ч би 80 настай аав ээж хоёрынхоо нэгнийг эрхлүүлж байгааг сонсох аж аргал байла. Өөрөө хэрэгжүүлж үзэх хүсэл төрсөн дөө гэсэн байна. 80 настай аав ээж хоёрынхоо нэгнийг эрхлүүлж байгааг сонсох нь аж аргалтай байлаа гинэ. Ямар хөөрхи юм бэ? За яста гоё. 80-тай олчвол би нэгийг эрхлүүлээ суугч бас жаргал. Үгүй эрхлэн л дээ тэр чинь
эрхлэн штэ энэ. Одоо би чинь ингээл нас дээшээ явах тусам ингээд дээш. Гэхдээ ер нь тэгээд буцаад ингээ хүүхд шиг болоод идэг юм шиг байл шүү дээ. Тэг. Одоо кино үзээд уйлж байна тий. Хоол тавихгүй бол гомдож байна. Үнэ. За. Оо, Бордокийнхоо нэрийг овоо цээжсэн чинь нойтон цогоо боллоо яалаа. Тэр залуугийн нэрийг мартсан байг. Намаагаа Нойтон цогоо яг тий. нойтон цогоо. Дуу энэ төр гэж нэг балаарсан штэ тий. Тий. Гэтэ чи чинь үзүүлэн хэм блэ? Үзүүлэн хаач болцсон шүү. Үзүүлэн биш болсон одоо ярьдаг болсон. Зүгээр л очроо. Очроо. Намайг зүгээр л очроо гэдэг. Зүгээр л Би та нарыг зочроо. Нүуздээ. Чи бол нэрд нь очир үстэй. Тэр нь Ягаад зүгээр очролцоо. зүгээр л яг хэлэхэд агай урт шүү дээ. Тэгээ зүгээрийг нэмсэн юм аа чи. Зүгээр очроо. Манай хүргээ ахыг эрдэнэ очир гэдэг шүү дээ. Тэгэхээр би ахаа гэх юу гэхэд ямар юу Хүргэн гэх юм шиг. Хүргээ ахаа гэдэг. Тий, эсвэл гэртээ очиж хүргээ ахаа гэчихэд энд ирчээ загнах уу бас гоё шүү Бас дээ. Очкогоор нь Тийм яваа. байж Очкогоор юм бэ. Очроо зүгээрээ. Зүгээр очроо өөрөөр нэрээрээ. Очроо нас авах шүү дээ. Өчигдөр хоёр бага охинтойгоо дэлхийн цирк үзээд ирж буцахтаа оройн аз жаргалтай алхалтыг хийвэ гэсэн. Вау. Яа, өнгөрсөн 7 хоногт би анхны үзүүрүүдийг нэг үзсэн хүн шүү дээ. Тэгсэн. Тий, би чинь өөрөнд циркэснийх амар холтдог хүн. Намайг хүмүүс тэгдэг байсан шүү дээ. Нугардгуу гэдэг байсан шүү дээ. Үгүй шүү дээ. Би чи өөр хугардаг төрлийн хүмүүс байсан л да. Мод Бас чанга дуурдаг гэдэг. тий. Би чанга дуурдаг. Бас чанга дуурдаг. Бас тэрнээс ш нугардаг нь бол би биш байсан шүү. Гэтэ хоёр дүү нь бол нугардаг тий. Манай хоёр дүү чинь бол нугарч. эхлээд уран нугараач байсан. Дараа нь болохоор агаарын акробатч болсон. Нөгөө би нэг одоо жишээлбэл цирк дээр үзүүлжсэн бол цирк явж үзэжсэн бол нөгөө би нэгээ ингэж Шиддэг тий. Нэг юмнаас зүгдчихээ. Одоо ядамсрын туяагчид хэлэх юм бол хоёр хос нэг үзүүлбэр үзүүлсэн шүү дээ. Эрэгтэй эмэгтэй гэр бүлийн хоёр хос. Тэр үзүүлбэрийг чинь манай хоёр охиндоо үзүүлдэг байсан байхгүй юу? Яа дээ одоо агаар дээр ингээд шууд нугарчт юм ингээд. Агаар дээр би нэгээ одоо ингээд нөгөө ямар нэгэн хамгаалтгүйгээр хөл гарнаас нь барайл дээшээ доошоо болоод ингээд амандаа юм зууж байгаад ингээд эргэлдүүлж. Гэтэ хөөе тэр чинь хөөе нугардаг байсан хүүхд тим микер чинь ингээд үе мөчийн салаа авчдаг юм уу? Үгүй шүү дээ юу яриад байгаа. Нугардаг хүүхдүүд тэгж амар үе мөчийн салдаг шүү. За там одон шимэг шинэ 7 хоногийн мэндэ хөтлөгч найруулагч бүх сайхан найзуудтай хүргье гэсэн байна. Баярлаа. Лайкоман баярлаа өчигдөр минь ээ гэсэн болвол ганаагаа сүгчин баярлаа өчигдөр минь ажилдаа орсон өдрөө гэсэн байна. Өчигдөр ажилдаа орсон юм байна. За. Өнөөдөр ажилдаа орсон юм уу? Өчигдөр ажилдаа орсон юм уу? Баярлаа өчигдөр минь гэчээд Ажилдаа орсон өдөр нь өнөөдөр юм шүү те. За тийм юм шиг байна. Холбогдоод уулна ярил хараа манайхан 1146 104 5 таны өмнө нээлттэй байгаа шүү дээ. Шинэ хөөхөн хүү соо чамд маш их баярлаа. Шууны үүр гэдэг чи мундаг гэсэн байна. Аялал авина гэж болоо соо гэдэг солонгос хүүхчиг харагдаад байна гэдэг байгаа шүү дээ. За өчигдөр сайхан дөрүүлээ субботник хийсэн гэсэн байна. За цаашлаад бүгд би нэгэ меншн хийсэн давалгаанууд бол үргэлжлсээр байна. Өөрийг чинь бас шинжээч үү гинэ. Үгүй яг тэр чинь өөр юм байвал яах гэж бодоод. Өөр юу? Өөр юу гэвэл яах вэ? Нялганаад явчихвал бас ер нь өөр баг боломж хэцүү те. Тийм шүү дээ. За Давас өрөн баяр гिच маань миний найз сайн уу гэж одоо оюун цэг гिचиг маань дуулсан байна. Тэгсэн байгаа. Та эдийн нэр яагаад меншн хийж чадахгүй байна гинэ. Найзууд болоогүй болохоор тэгж юм болоо. Харин яаж байгаа юм бол? Магадгүй юм байна. Магадгүй шүү. Тийм байж магадгүй. Улаанбаатарын өглөөнийхөө бүгдээрээ тусдаа групптэй болох уу гинэ. За бүр дураараа эднэр ч харина. Нуугаад иддэг ээжүүд гомддог шүү. Уйлах бол инүүхэн шүү гэсэн. Үнэ. Нөгөө нэг тийм бичлэг яваад чинь нөгөө гаднаас заримг авч орж ирсэн. Өвтөө хийж оронгуудаа нөхрөн заяа. Эхнэр нөгөө хөхүүл мөхүүл юм байна л да. Заримг хийж авч орсноо. Хүнчлээс өгснөө. Нүүрдэн баг аманд нь зармигээ годрongоota хүнжлийн толгойд бүтээснэ. Хүүхдээ тэрээ цааш яваад гэж хэлсэн шүү. Нөгөө хүүхдээс нь нууцаар өгж байгаа. Ямар муухай хэлдэг. Годрongоota гэдэг үү? Тий, зүгээр амруун ингээд зонгоota гэх юм уу? Гүү штэ зүгээр л өгн мүгэн амруун ингэж байгаа юм чинь гударж байна гэсэн. Үгүй штэ. Та хоёр ямар муухай бүдүүлэг юм бэ? Амруун юм гудруулж байгаагүй. Гүү тэр чинь хөрх юм сандарсан түүний үйлдэл те. Хүн сандарсан ч гэсэндээ тэгдэг юм аа. Нөгөө нэг настай бийцгэнсэн юм нь харчихгүй дээ гэдэг нөгөө нэг гялгарууд муутын хөрх нөхөр нь гадаа ингээд тайлцсан байгаа байхгүй. Нэг тиймэрхүү тохиолдлууд бол бас байна те. Гой харилцаа шүү бас. За сүүлдээ баг энэ хиддээ ярих гэж биш та хэдийнхэн бичиг
эмшиг хүлээж орж ирдэг болсон шүү. Санаад байдаг болчихжээ гинэ. Энэ нөгөө нэг хамтдаа Улаанбаатарын өглөөг үздэг хүмүүстэй л юм бичээд байгаа юм шиг бололтой байна шүү дээ. Хүүе, өстө сониу орж ирсэн байна. Ороод ирсэн байна шүү. Багнуурын бэлгүүнээ ороод ирсэн байна. Өглөөний минь монголчуудаа гэсэн байна. Одоо энэ хараа уул надтай мэдлэх хэвээр хүн монголчуудтай мэдлдэг болсон. Арай дээш агцсан байна. Далхан алтан намар өглөөний мэндэ гэж орж ирсэн байна. За ганаас өгчин бол солонгосоор мэдчихлээ унлаа. За энийг өстө юуж байгааг боо мэдээ өстө. Ямар ч юу ашиггүй дими юм зааж яхах Эрка гинэ. Харин тэгсэн. Харин би одоо бүр айгуу тийм амьсгал дээр одоо төвлөрөөд өчигдөр нилийн юм сурчиж аваадоо гэж бодсон чи. Өчигдөр сурсан дахиад нэг юм хийж өгөө. Үгүй. Дахиад нэг юм хийж өгөө. Яа, гойч штэ. Үр ашигтай. За. Үр ашигтай. Очроо заяагаар тэгүүлээд одоо тийм юм. Очроо очроо гараараа чи ингээ онгоц хийдэ. Онгоцоо. Тэг онгоц хийгээд ингээд. За нэг тэгсээл ингээд нисэг одоо. Нисэг ингээд. За тэгээ дугаараа байж гарч. Ингэж гинэ. Хоёрын жижигхэн хүн гарч ярьж гинэ. Хөөе. Хоёрын Эркагийн толгой дээр байгаа юм уу? Оо харин тийм ээ. Эркагийн ус нь жоох урагчаа юу да. Дугаарч. Би явсан дугаараа. Тэр үлгэрийн нэг гэсэн аахгүй. Тий чи онгоц нисээд байна уу да? Үгүй биш онгоц биш. Юу гэсэн үг энэ тэр чи онгоц л байна да. Яагарахгүй онгоц нааша жиглээ нисээд байгаа юм биш үү? Биш. Тэг юу юм? Чимээгөө. Мангар очроо гараараа онгоц хийж дагуулж байна. За яг ингэ мэдээдсэн. Би айгу тэнэг дуурсан. Ёо. 7 хоногийн эхний өдөр би одоо яг ингэ сууж байгаа. Заяа нисч тоглож байна. Өнөөдөр 7 хоногийн эхний ажлын эхний өдөр шүү дээ. Дахиад 5 хоног байгаа гэж бодсон чи бас л чанга сонсогдож шүү. Ёо, энийг хүүхдүүдтэй өчигдөр барагтаад хүүхдүүдтэй шоолж баах юм дээ л шүү дээ. Ямар сони юм бэ. За баярлалаа өчигдөр минь булан явж байгаа учраас та бүхэн өчигдөр болсон сонирхолтой зүйлүүдээ бидэнтэй хуваалцаар мэдээж бас ядан сургалтын ягчтай ижилхэн өчигдөр гэр бүлтэйгээ хамтдаа охтуудтайгаа хамтдаа ингээд 6 цагийг өнгөрүүлсэн гэртэйгээ ижилхэн те. За 1146 104 5 руу та залгаад өөрийнхөө өчигдөр болсон талархах ёстой зүйлийнхэн хуваалцаарай. За би ийм юм анзаарлаа, ерөөсөө анзаардаггүйсэн юм байна. За ийм юм боллоо, баярлаа гэд нэг сайхан манайхан орж ирээд холбогдоод нэг яриа тарай. За тэгээ Эрка хүмүн одоо энэ жилийн хаврын баян айл болсон байна. Юу гэвэл мах үнэтэй байна гэсэн шүү дээ гэсэн байна. Өчигдрийн болсон зүйлээс нь болоод баян Эрка болчлоо шүү одоо. Юу яасан юм аа? Би бас одоо овсгоотой гэх юм уу да одоо юу гэдгийг аавас сурсан гэсэн айгүй том шанар. Ич бэлддэг нэг тийм зантай. Тэгээд нөгөө нэг намар бэлдсэн мах маань бас боломжийн багт нь би хадгалсан байж. Одоо ч мах чинь тэнгэр татсан сурагтай. Би ч нөгөө намар авсан бас боломжийн багт нь аваад тавьсан байсан махаа идээд байгаа болохоор гайгүй. Гайгүй тий. Хөө амтныг бас дайлахад бас нэг хотоохгүй байгаа. Хэр ихийг бэлдсэн. Бүтэн үхэр шүү дээ. Бүтэн үхэрдээ одоо дуусаагүй байгаа юм уу? Үгүй бас гайгүй. Эднийх чинь тавуулах наш. Манайх тавуулах нь. Ямар 5 хүүхдээсэн бол одоо дууссан л гоё. Тийм танаа хүүхдийн тоогоор эдний гэр бүл байгаа гэсэн үг. Тэг бөөнөр. Тийм тэгэхээр ч арай. Манай ч нөө оюутан дүүнер бас амьдардаг. Манайх бол яг нэг өглөө болгоно ойлын үдэнд дээр пик гацалт байсан. Чи бүглэрлийг би төрүүлж баамаар байна. Үгүй би баамаар. Том өрөөний юусэн дээр үжээ. Би баацаа. Би нэг юм ажилтны компани шиг очсон. Очроо дээрээс өнөөдөр цэвэр баасаар. За юу болов? Шүдөө гоож болохгүй юм. Заавал баах юм уу? За зүгээр очроо байлгамаараг байгаа учраас одоохондоо сахал очроо нэрээр байж ивэл яаж гинэ? Явандаа өөрөөсөө болоод хочтой болно доо гэж. Болно. Тий. За тэнэж өчигдөр гэртээ ирлээ. Чемдааны баяр хийж баахан л баяр боллоо. Одоо том хүүгийн төрсөн өдрийг нь тэмдэглэж өгөөд буцаад явлаа. Өчигдөр бүхэн л талархалтай байна шүү гэд ангараг маань битсэн байна. Ангараг өөр ихнэртэйгээ нилээн тэнүүчилж байгаа юм шүү гэлээ. Гадаа дотоодоор нилээн явж байгаа юм шүү гэлээ. Бас ингээд ашгүй Монголдоо ирж хүүхдийн төрсөн өдрийг тэмдэглэхээр ирсэн. Бид нар ч гэсэндээ баярлж байна ангаргаа. Тэгээ төрсөн өдрийг нас сайхан тэмдэглээд марцнаас би өнгөрсөн 7 хоногт ялагч болоогүй. Үгүй штэ ялагч болоогүй өнгөрсөн 7 хоногт орж ирээгүй. Тий. За сонгогдгоо шахсан шүү. Манайхаа одоо хоорондоо л бичээд ах юм бүр хоорондоо л бичээд байна. Өчигдөр болсон нэг гайхамшигтай гоё зүйлүүдээ бид хоорондоо миний тухай л яриад байна. Ингэдэм байлээ ой. Энд чинь 2 ч хүн битсэн байна. Нэг нь Нойко битсэн байна. Одоо энэ дээр Бата мөг жаргал битсэн байна. За. Энэ хараа амьсгалаа гаргаад төгсгөлд нь хашгирах шиг дотоод хийгээ гадагшлуулж байгаа бас нэгэн уламжлалт дасгал гинэ. Ой.
гэдэг ч одоо бас тийм дотоод тгийг гадагшлуулах арга юм байна шүү дээ. Бүр шавах гэж байгаа юм байна шүү. Би бол тэрийг н одоо joke болгоод хүн амтан пранктал яваад байгаа юм. Тэгсэн чинь жинхэнэ юм байсан юм биш үү? Та нарт би айгүй ашигтай юм хийх юм да. Яа. Миний пранк та ашгаа мэдгүй байгаа байхгүй. ашиг мэдгүй. Ашгаа мэдгүй. За би одоо нөгөө өчтөр суралцсан зүйлээсээ та хоёроос бас ингээд хамтдаа яриагаа өрнүүлээ л да. 1146 104 5 дугаар таны өмнө нээлттэй байгаа учраас холбогдож орж ирээд найзууд маань өчтөр болсон талархууштай эсвэл сургамж авсан зүйлүүдээсээ бидэндээ хуваалцаарай. Магадгүй хүүхдүүдээс ямар нэгэн зүйлийг сурсан ч гэж магадгүй шүү дээ, тий. За манай хоёр бол очроогийн талаар ярилцж байгаа сонсогчдын маань комент руу анхаарахгүй байвал их зүгээр байна. Тийм ээ. Баас очроо гэх юм уу гэнэ. За анхаарахгүй юм. Тийш бити анхаар заяа. Тийш ерөөсөө бити анхаар. За би бол өчтөр нөгөө хүүхэдтэй хогны талаар ингээд жижигхэн яриа өрнөд нь штэ. Гэр бүлдээ ер нь хүүхдүүдтэй хогны талаар за хогийг ингээд зөв хаях ёстой шүү. Хогчин хогийн самдаа л хийгдэх ёстой шүү гэдэг та хэд ер нь яг хэрхэн яаж хэлж өгж байна. Хоёр ойрлуулаад тэгэл болдсон ш сурдаг ш тэгэл. Хоёр ойрлуулаад. Тий, хонгийн ураад өгөхөр тэгээд хайхгүй яад идэв тэр. Болчих чинь үү? Хотлоод. Гэхдээ мэдхгүй нэг сүртэй нэг заа юм аа энэ төр гэж бодож. Боддгоо юу? Тэгсэн чинь нөгөө нэг манай охин гэсэн нэг удаа би сурцсан юм байна гэдгийг би тэрнээс харсан. Би тэр ингээ годомжинд явж байхаар манай охин ингээд хүний хажууд хүний тухай ярихтаа ингэдэг байхгүй. Миний гарнаас ингээ хөтөлцөж явж байгаа. Миний гар ингээ баацдаг байхгүй. Тэнгүүт нь би эргэн тойрон амар анзаарах хэрэгтэй заяа. Тэгэхгүй болохоор хараа базаад би ингээ эргэн тойрон анхаарахгүй ингээ явж штэ. Тэг чи нөгөө хүн өнгөрөө явсан дараа та сая хүнийг харсан уу гэдэг байхгүй. Тэнгүүт би үгүй гингүүт амар гомдож модод идэх байхгүй. Тэгэхээр нэг удаа би гар ингээ баацхаар амар ингээ анзаарлаа. Тэгсэн нэг нөхөр урд явжсэн. Тамхиа ингээ татчихсан. Нясалж гин. Тэгсэн чинь манай охин тэрийг яг харчаад над руу ингээ гар бадчаад лам би ингээ яасан миний охин ингээ өөдөөс харж нүд нь ингэж ирээ ингээ над руу хар ингэж харж байна. Ингэснэ. Гэт над руу толгоор догч чинь. Тэгэхээр би харсан болохоор толгоогоо ингээ тоглоо. Тэгээ нөгөө залуу яваад гисэн дараа манай охин тэгж байна. Хүмүүс яагаад ингээ хогоо годомжинд ингээ хайчт юм бол? Энийг аваад хог руу хайчих хоёлаа гэж тэгж байна. Тэгэхээр бас хүний нөгөө нэг ам хамдаа хийсэн юм хог руу хайна гэдэг чинь бас над чангаа гомч. Тэгээ керманаас нэг кермага удсан чинь харин нэг юуны нөөтийн баримтны нэг юу гараад ирж байна. Тэгэхээр нөгөөдгөнд нэг гэж жагаад охиныхоо нүдэн дээр авч хайж өглөө. Мэдгүй охтууд хүүхдүүд ингээд ер нь харж л сурдаг баг. Би бол тэгж л. Тэгээ харин л аав ээжийг хараад сурна шүү дээ. Годомжинд ингээ хайж байгаа нөхдөөд бас хараад сурч магадгүй шүү бас. За болч тий. Яг хөө тэрийг нь ойлгуулад сурхаас гадна бас жигшиж болно л та энэ буруу хийгээд шүү дээ. Тэгдэг хүмүүс байдаг тий. Тэгдэг хүмүүс байдаг. Манай хүмүүс харин юу яагаад вэ? Гадаа хогоо аяхгүй ингээд өдөө мөдөө явж ангуутай машин дотор ингээд хийждэг. Машин дотор ер нь нэг хогийн сав шиг дараа нөгөөдгөө цэвэрлээл ингээд. Тэрийг би нөгөө нэг машиныхаа хогийг цэвэрлэхгүй байгаа даа тэрийг бас хараад байна шүү дээ. Цаана гадаа хийснээс аавын машин. Байгаль бохирдуулж болохгүй аавын машиныг бохирдуулж болно. Яа өөрөө дараа нь цэвэр. Би юм шиг цэвэрхэн болцсон байдаг дараа тий. Дараа цэвэрхэн болчихсон. Яа. За сонсогчтойгоо холбогдъё. Өглөөний минь. Өглөөний минь. Өглөөний минь. Сайхан амарсан уу? За хинж орж ирэх байх шиг нь би л орж ирээ да. Тийштэй зөв штэ Нойко. За Нойко сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Ажилтаа явахаас өмнө газ ярьчих гэж боддог. Өчигдөр төлөвлөгөө өөрчлөгдөд 5 гариглав шилжчихсэн штэ тий. Тэрийг зохицуулж чадсан уу? Энэ Нойко ойр таргалаад байгаа юм байна л да. Хацраараа дараалал. Чихээрээ дарчуу гэдэг. Нойко эргээ залгаад ороод ирээрээ заяа. Миний дугаарыг авахаа болж байгаа юм байна л да. Юу нэг хацраараа байхад шууд таслаагүй ороод ирчихэж юм уу? Хацраараа таслалчаагүй юм чи? Тэгсэн юм бол. Тэгсэн байх. Чи жоохон таргалаад байгаа юм байна да. Эмэгтэй хүн тэгж хэлж болдоггүй шүү дээ. Эрдэндээ ямар ч мэдрэмж. Бомбагаад байгаа маа да бомбагаад. Бомбааш юм. Тийм бомбааж. За Нойко нөгөө даваа гаргаа 5 гариглуугаа шилжүүлж чадсан уу? Зохицуулт хийж чадв уу? Тэгсэн ашгүй баг зүг болсон байл. Яг за болж байна. Нэрээ байгаль ертөнц гэж нэрээ. Ашгүй гэсэн гэдэг таахгүй. За ашгүй тий. Яасан 3 өдөр бол бүх хэмжээнд там босноо. Айгу болчихно. За ашгүй. Өчигдөр юу хийж өнгөрөөлөв? Спутник хийлээ бүүнөрөө. Нэг босоод хөдөлгөөр чи нөгөө хэд маань бүүнөрөө тэгэл дагаал хөдлөл. Тэгэл хийдгүй юмудаа хийгээл таахгүй. Ууртай хийсэн юм уу? Үгүй үстэй. Гайг үстэй. Уургүй хийсэн үстэй. Уургүй хөгжим тавьчихдаг байхгүй би. Тэгнь. Юустай дундаа зааланда юу ячдгийг чангаар хөгжим тавьчихдаг. Тэгэхээр яг ингээд мэдэгддэг байхгүй гэдэг таахгүй. Танаа багч идэ үлээ. Манай багч одоо 12 дээ. 12 та гэр чин. Жинхэнэ субботникчтэй шүү дээ, тий? Яг амар лаг болчихсон одоо. Чи одоо баг юм хийгээ болцсон уу?
Бараг л юу хийхгүй. Өөрийгөө л угааж ийн одоо. Бодохгүй л байгаа. За одоо болж шүү. Наад ч л гоё шүү. Тансаглал тий. Сайн нөгөө хогон дээр ярих гээд. Манай хоёр бас яг хогоо ерөөсөө гадуур хайдгүй. Тэгээд ингээ орой гэртээ ирэхдээ цүнхэн дүүрэн хогтой ирдэг байхгүй юу? Хөөхөн сургалт. Тэрийн дандаа цэвэрж хайдаг. Харин тэгдэг. Уусаа эзэн бүх юмныхаа чихэрний цаас, хэрэггүй цаас гэ бүх юм цүнхэлтэй түрээд ирдэг. Тэгээд тэр нь яг ялчгүй нөхөр хоёрын үзүүлэн одоо юу гэх юм үлгэрлэл байх гэж боддог. За яг тийм баг. Баяр багаас нь л яг ингээл гадуур юу ч хийсэн гэсэн аваад яваад нь гар өмхөрсөн байсан ч аваад яваад идэг. Гараа өмхөр. Өмгөрцөнгөөс өмнөдөө мэдээдээс би ганцаараа биш юм байна. Арай хилчсэн шүү нойко. Тэгэхээр тэр бол зүгээр хэтрүүлэл үстэй тий. Тий. Гэтэ бараг л тийм ч гэсэндээ ингээл нөгөө хогнуудаа ингээл хаяггүйгээр л авч явж байгаа хогийн савнд хийдэг гэсэн үг шүү дээ тий. Тийм тэгээд нөгөө хотод чинь нэг хэсэгтэй айгүй хогийн сав алддаггүй байсан шүү дээ. Одоо бас хайрцангуй айгүй аятайхан болсон. Буудлын болгон дээр бас хогийн сав байдаг болсон учраас тэгээд одоо тамиг татдаг жишээлбэл хүмүүс авах юм бол яг тэр шин айгүй хөөрхөн үнсний савнууд гарсан байл шүү дээ. Тэгэхээр машин дотроо уг нь тийм үнсний саваа тавиад өөртөө тамхиа татдаг бол тэгэхгүй болохоор яг ингээд харж ахт ингээл шидчихсэн энэ дээр. Харин тийш дээ. Одоо юм сольжцсан байлээ шүү. Багцсан байсан чинь сүүлийн үед буцаад ихсээд байлээ те. Харин тий урд ингээл явж ахт шууд насрын амар байлаар хайдаг хүмүүсийг хараад oh my god гэж манай хүмүүс бүр буцаа явцдаг байхгүй юу. Харин тийм юм жигшдэг байх хэрэгтэй те. Ингийн жижигхэн юм шиг гэрнэ тэр хүний ганц магадгүй жижигхэн цэвчсэндээ нөгөө нэмэрлэгдэж шүү дээ. Тэгээд бусад хүнд дөвлөрлөл болох учраас ганцаараа явж исэн ч гэсэн бусад хүндээ явждаад айтайхан өөрийнхөө хогийг өөртөө аваад л явж явах хэрэгтэй байх гэж боддог шүү дээ. Тэр нь яг угаасаа хийсэн хэлээгүй хүүхдүүд яг дагаа сурчдаг юм лээ. Яг зөв. Би бол хүүхдүүдтэй за хогийн савндаа хай маяг гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Тэгэхэд тийм л юм сурцсан байсан шүү дээ. Харин сурчдсан юм байлээ шүү. Зөвхөн тэгж хэлэхэр чинь бас сонтой. Хогийн саунд хай гэд хэлэхэр угаасаа л хогийн саунд хаяхгүй хаана хаях юу заагаад байгаа гэдэг. Харуулсан айгуу чухал байгаа байхгүй. Тийм өнөө. Энэ ганцхан энэ хогч биш нөгөө буцаад дахиад мэрэгжлэгээ олбоход бол бүх үйлдэлийг яг дагж идэг учраас ялангуяа хөөхөд яг 5 нас хүртлээ гэсэн үг. Тийм учраас тэр үед нь эцэг эхчүүд яг бүх юм хянамгаа одоо ярьдаг яриагаа хүртэл хянамгаа байвал айгуу зүгээрээ тэгэхгүй нөгөө хүүхдүүд яг хилд орж сурж байхад нь гэдэг юм уу те бүх зүйлийг дагаж дөрөөд яг сармөгчин шиг байж байгаа үед дээр ингээд нөгөө зарим ээж аваад чинь санамсаргүй нэг хараад хэлдэг шүү дээ. Тэгжэнгуудаа хүүхд нэг хэлээ сургуу энэ хаанаас сурч бид нар хэлдэггүй ингээд гайхаад идэв. Гэтэ өөртөөс нь л болж байгаа гэдгийг бас хилэнгүүт нь бас ингэж идэм байлээ. Би бас нэг юм анзаарсан. Хилэнгүүт нь хараа хөөх энтергээ дахиж хилүүлж мэлүүлээд хөөхөрдөнгөө нөгөөтг нь за би ч мундаг юм хэлж байгаа юм байна гэд хэлсээр байгаад сурж мурцсан тий. Анхны үг нь гоё өгч юм шиг тий. Хөөрддөг нь бас нийтлээс өрөөсгөлээд харин тий үнэ. Хайд маань бас бодож байгаарэ гэж. Баярлаа Нойко. За баярлаа. Баярлалаа Нойко, өдрийг сайхан өнгөрүүлээрэ. За ажилтаа баярлалаа. За амжилт. Өө бас нэр юм цоглог сонсогч нар сайхан шүү. Тийм штэ. За Бата мөнх шаргад би бол 5 хүүхдийн аав хүн харин би том 2 хүүхдтэйгээ хамт нэг иргэн нэг шууд хог дөх хаяныг өрнүүлдэгэ гинэ. 4 жилийн турш өрнүүлж байгаа аян минь гэр бүлийн аз жаргалтай мөчүүдийг би болгодог хамт хог түүдэг 2 сайхан хүүдээ хайртай шүү гэсэн байна. Болж штэ энэ ёстой. Янз гоё мотивац авчлаа тий. Тийм ёстой. Ирэх амралтын өдрүүдэд хүүхдүүдтэйгээ хог төвж үзнэ бас тий. Тийм бас байж болно штэ тий. Би яг ийм нэг 2 жишээ харж ирсэн байхгүй. Одоо яг нэг миний өчигдөртэй холбоотойгоор би яг ингээд хүүхэдтэй хогийн савнд хийгэрээ гэдэгтээ ижилхэн юу болж исэн бэхлээр хүмүүсийн хувьд нэг яг өөрөө өөрсдийнх нь нэг тийм бодлоос нь шалтгаалаад ч гэдэм үү хог хаяхлаар нэг хямар лундаа унаад идэг. Эрэгтэй үнээр хог хаюулдаггүй гэл нэг иймэрхүү ярианууд байгаад идэг штэ. Хог хаяал хямар нь тэдэн хуваар буурчдаг. За гэрээ цэвэрлэл тэдэн хуваар буурчдаг тий. Эхнэрийнхээ үгэнд ороод тэдэн хуваар буурчдаг. Тэгэл нэг ямар ч тийм нэг хямаргүй юмнууд ингээ яваад идэг. Хямрын сүлтаанд орсон. Тэрийг нэг бүр багаас нь ингээд яг ингээ төлөвшүүлдэг хүмүүс хүртэл байт юм байна л да. Одоо шил манай үчи 12-тэй яг ингээд чирцүү хүүхэд байгаа хгүй эрэгтэй хүүхэд. Манай үчинтэй бас л хүү агаад нь штэ. Тэгсэн
би хүүгээрээ хизээч хог хаяг болохгүй гэдэг төрлийн хүн яг манай туслангийн хажуу айлддаг байхгүй юу? Хөрхий даа. Тэгээд нөгөө хүүхэд нь яг тийм хогноос шижгэлдэг. За тэгээ хог мог руу одоо нэг холоос шиддэг. Тэгээд найз нь тийм байгаад байгаа байхгүй юу? Хөрхий даа. Тэгвэл хүүхдүүдийн нүдэн дээр ийм хогоо бариад гарч хаяхтай юм хэмэрлэг алхахдаг шүү дээ. Ямар сэргээд байгаа юм шиг. Хэмэрлэг ээр хүн гэдэг. Хэмэрлэг харагдчихсан. Зөв штэ. Би нэг хохирогч болж ирсэн нэг лифтэн дунгачаад буухаар нөгөө нэг хүн хохирдог гэдэг шиг те хилмигдэг. Наач бол хэмэргүй аав бэ. Би нэг ингэхгүй юу? Орцонд Хилмигддэг. манай орц чинь айгүй цэвэрхэн боломж юм байхгүй юу? Тэг чи гарсан чинь тэр нэг үүдэнд нэг юм савтаа ус ингээл байгаад идэв. Тэгэл би нөгөө савтаа ус энэ одоо энэ хүн ууж байгаа орхичдсан байна энэ гэж бодоод амар цэвэрлдэг амтан болоод нөгөөтг нь хамаал аваачаал гаргаал. Шар өнгөтэй ус энэ үү? Үгүй зүгээр л савтаа ус байсан. Тэгээд аваад гаргаа хайжсэн чинь манай үйлчлэгч хөөе надад яах нь уу гэл тэгж чинь. Би бандтсан байгаа сте айгүй эвгүй ойлтол орж байгаа юм чи тэгээд. Өө энэ минийх биш гэд би тэгсэн. Тэгсэн мэдж надад яах гэж байгаа юм. Тэгэхээр хаяал да гэсэн чинь наа чи цэцэгний усаа надад орхих гэдэг. Цэцэгтэй байхгүй манай хорцондоо. Тэрийг усалдаг усаа тэр парны доор тавьсан байт юм бэ. Би тэрийг мэдэхгүй. Хог байгаад байна гэд нэг 2 өдөр анзаарчихгүй юу. 3 дахь өдөр нь ажилтай царайлсан ч бүр ярьдаг. Яг тэгсэн. Хүний ажил алах гэж. Амар ажилтай царайлал нөгөөдг нь гаргаад хайх. Хэмэргүй ажил хийх гэж. За комментуудыг уншаад үйлчлэгч гэж байгаа хараалыг гэдгийг шахсан. Болон руугаа шилжихгүй бол манай эхний болон дуусчих шүү. Миний өглөөний найз дүү нартайгаа хамт сахал очроо гэж нэрлэх боллоо. Миний хүн мундаг аа байна. Одоо гэр бүлдээ шинэ хүнтэй болоорой гэж өрөөё гэнэ 6 хүнтэй болоорой гэнэ. Тэгээд та болоорой миний хүн мундаг аав шүү гэсэн байна. За тэгээд цаашлаад манай эд минь хоорондоо юм битсэн болвол атгсан гар шиг олон сайхан хүүхэдтэй мундаг аавд нь ажлын амжилт хүсье гэсэн байна. 2026 оны 5 дугаар сарын 15-ны олон улсын гэр бүлийн өдрөөр Гачуурта шар хоолой амны 3 модны аршааны эргэн тойронд хог хаягдлыг гэр бүлээрээ хог түүж өнгөрүүлнэ оролцох нэгэн нь хамтарч болно шүү гэсэн байна. Манай Бата мөнх жаргал манайхаа. Би танаа радиогоор уриалдаг байсан. Санахгүй л анда та хэд минь мэддэг нь мэдэх байхаа. Би хэдий хараагүй ч хүүхдүүд минь миний нүд болдог болохоор би амьдрал бууж өгөх дургу амьдрдаг юм шүү гэсэн байна. За тэгээ манай нөхөр крашлаад эхэлсэн юм уу манай хүнийг? Тийм байна. Манай нөхөр өдөр бүр хогоо хайдаг 16 жил хогоо хайж байна. Өстой хэмэрлэг амтан байгаа шүү гэсэн байна. За ястой зүв. Хэмэр очроо гэх юм шүү гинэ. Хэмэрлэг очроо. Нэг нь бол доор нь хамарлаг очроо гэсэн. Нэрээ бас тажгүй. За ингээд залуучуудаа өнөөдрийн Улаанбаатарын өглөөгийн баярлалаа өчигдөр минь бол маань энд хүрээд жахаж байна. Өндөрлж байна. За одоо харин хідүүлээ. Нөгөө дараа бүгийн болон шилжихээс өмнө зүрхэн давлгаа эхэлдэг байгаа. Тэгдэг. Зүрхэн давлгаа чинь ямар учиртай вэ? За би сайн тайлбарч өгье те. За ингэнэ. Facebook-ийн одоо энэ лайв стрим доор хурж байгаа энэ одоо комент хэсэг байгаа шүү дээ. Комментоос гадна энэ чинь 2 3 юм хийж болд юм бэлээ. За нэг нь бол одоо яхахгүй меншн хийж байгаа. За меншноо бол бид нар хийцэн гэж бодож байна. За нөгөөх нь бол яхахгүй эмошн. За эмошноо бид нар илэрхийлэх боломжтой. Эмошн одоо юу гэдэг вэ? Орчуулах нь юу юм бэ? Одоо сэтгэл хөдлөлөөдөө бид нар илэрхийлэх боломжтой. За энийг одоо илэрхийлэхдээ бүгдээр бөөнөр илэрхийлье гэдэг байна. За бүгдээр зүрх гэсэн эможиг ин одоо спамд ингээ олон удаа дарна гэсэн үг шүү заяа. За ингээд компьютер дээрээс бол нэг л удаа дардсан билээ шүү нэрээ сониноос. За ингээд зүрхэн дээрээ бүгдээр олон удаа дараад за ингэснээрээ та нэг имийг цуглуулж болж байгаа. Энэ нь та өөрийгөө энэ 7 хоногийн бэлгэний эзэн болох боломжийг нэгээр нэмэгдүүлж байгаа шүү. За ингээд энэ олон өрсөлдөөнд өөрийгөө оролцуулахыг хүсвэл та эмошныг сайхан дараадаг. За ингээ 10 секундын туршид бөөнөрөө хамтдаа зүрхээр асцгаая. Тэхүү. 1 2 3. За ингээ зүрхээр асцгаая. Зүрхээр гаргаад цэжээгаваар. Зүрхээр гаргаад цэжээгав. Тэр нэг хүн шүүс явуулаад тань. Харин тиймэр аргашаа урагшаа хараад штэ. Энд тэнд ороод ирсэн байгаа болов гэж бодоод харж байгаа шүү гэдэг. Харин та нарыг баян харж байгаа шүү л гэдэг ах шиг байна. Улаанбаатарын өглөөтэй хамтдаа байгаа сонсогч танд баярлалаа. Та радиогоор болон яг одоо Facebook дээр дүрстэйгээр биднийг үзэж байна. Мэдээж шууд утас бол байнгын нээлттэй байгааг дуулахад таатай байна. Ингээд ураагаа хэлээд дараагийн болон руугаа шилжцгээе. За тэгье. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болъё. Улаанбаатарын өглөө үргэлжилж байна. Ингээд өчигдрийн бүхэндээ талархаад өнөөдрийг илүү сайхан болгоцгоё. Баярлалаа өчигдөр минь. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг гэр бүлийн радио.
Гэр бүлийн радио 104.5 84.5 хост дэлгэн дээр та яг одоо радиогоор биднийг сонсож байна. Мөн мэдээж 3W1045 гэмээр вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээ сонсох боломжтой. Бас үзэх боломжтой. Үзхийн хүсвэл Facebook Гэр бүлийн радиогийн одоо Facebook пэйж хуудаснаас биднийг лайв стримээр үзэх боломжтой. Ягаад гэхээр эндээс үзээрэй. Эндээс хараа эфирийн бодол хийсэн 3 хүн сууж байгаа шүү. Гэхдээ чи юуг нь хэлээд чи Facebook дээр юу гэж хайхын тэгвэл Facebook дээр ингэж хаашаа манайхан гэр бүлийн радио 104.5 гэдээ хайх юм бол манай пэйж байгаа. За ингээд пэйж рүү орж та нар сайхан фоллоу молоо хийгээч. Одоо ямар ч фоллоугүй дагна гэж юу гэдэг юм те. Кириллээр бичих юм бол гарч ирж байгаа шүү гэдгийг дахин хэлье. Мэдээж радиогийн 1-р студид Эрка очроо заяа найруулагч Мизу ажиллаж байна. Онцлог эфирийн бодолттойгоор нь үзээрэй те. За. Өнөөдөр харин яг одоо бидний 2 дахь гэр болон эхлэх гэж байна. За тийм. 2 дахь гэр хүн болгоны хувьд өөрөөр газар байгаа даа штэ тий. Сургууль дээр байж болж гин, ажил дээр байж болж гин, машин дотор байж болж гин. Эсвэл тухайн амьдарч байгаа газраач юм уу тий. Зарим хүмүүс тийм ээ яг ганцаараа манцаархнаа байдаг 2 дахь гэр байдсан билээ шүү дээ. Бүр тэгээд ангараг мангарагтч байж болох юм шүү дээ. Байж болно. Саяхан нөгөө ангарагийн биш шүү. Ангараг гарагт шүү. Сая нөгөө нэг манай дэлхий нөгөө сарыг тойроод ирсэн нөхдөд ч одоо 2 дахь гэр нь одоо сарны нөгөө талд тийм аа шин тий. 2 дахь гэртээ очиж ирж байгаа байхгүй. За ингээд өнөөдрийн 2 дахь гэр болонгийн маань сэдвэн гэх юм бол хамт олон уу зүгээр л хүмүүс үү гэдэг сэдвээр ярилцах гэж байгаа шүү. Хамт олон уу зүгээр л хүмүүс үү. Энэ бол яг хуу сургуулийн орчинд хэрвээ сурагч бол биднийг сонсож байгаа бол бас өөрийнхөө анги танхимд байгаа хүүхдүүдээ ч юм уу те хамт олноо бас бичиж болно гэсэн үг шүү. За өөрийнхөө 2 дахь гэр гэж бодсон газрынхаа л хамт олон тухайн сэдв хамаатай гэсэн үг юм аа. За эхний асуултыг явуул да. Энд бол мэдээж ажлын уур амьсгал орж ирж байгаа шүү дээ те. За та хоёр ер нь та бүгднгээс нь асууж үзье. Сонсогч танаас ч гэсэндээ асууж байгаа гэсэн үг. Таны 2 дахь гэр та хамт олонтой ажилддаг уу эсвэл зүгээр л хүмүүстэй ажилддаг уу гэдэг асуултыг эхлээ асууж. 1146 104.5 хамт олонтой ажиллах дуртай. Хамт олонтой юу эсвэл зүгээр л хүмүүстэй ажилддаг уу? Таны хувьд тэд нар яг юу юм бэ те? Тий. Зүгээр хүмүүстэй ажиллаж зүгээр л хүмүүстэй ажилддаг. Тин чи зүгээр л хүмүүстэй ажилддаг хүмүүс зөндөө байгаа. Бага. Байгаа шүү дээ. Тэр хүн тэндээ тэрийг юм өөрийнхөө юмэг л хийн те. Би өөрийнхөө юмэг л хийн. Тэр ямар ч харилцаа байхгүй. Яг хоо нэг сайн мань бол байх л байх л та. Тэгэл роботууд ч те. Тэгвэл ингээл да Беркагаас ингээ халцаж хамт олон гэж юу чи юу гэж бодож байна намайг? Чи намайг ер нь юу гэж боддог гэж бодож байна? Хамт олон гэж юу гэсэн үг юм бэ Эрка? Хамт олон гэж юу? Тий. Хамтдаа олуулаа гоё байх гэж хичээдэг хүмүүс юм болов? За тэгвэл зүгээр л хүмүүс нь ямар ч очиртай. Зүгээр хүмүүс нь зүгээр л за сайн уу гэл өөр юм хувийнхаа ажлыг хийгээл явдаг нэгэндээ тусалдаггүй зүгээр л өөр өөрсдийнхээ ажлыг хийгээл явдаг хүмүүс. Тийм үү. Нэг дотн биш те. Та хоёр зүгээр л хүмүүс болов хамт олон болов? Одоо хамт олон болох гол хамт олон болох гол явж шээ. Үзээд байна. Зүгээр л хүмүүс байх юм бол цаашлаа тэгээд хамт байгаад яадгийг. Тийм үү. Зүгээр хүмүүс бол хаа сайгүй л шүү дээ. Одоо ер нь бол автобусанд надтай хамт сууж байгаа хүмүүс бол зүгээр хүмүүс байхгүй юу? Зүгээр хүмүүс. Хөр хэм зүгээр л хүмүүс шүү дээ, тий. Хөр хэмнэ. Тий. Тэгээд тэгтээ ийм нэг юм сони юм ажиглагдсан үе. Би ч налаахах шүү дээ. Тэнгүүд одоо налаах чинь нэг 40,000 хүнтэй л гэдэг юм л да. Тэгэл яг миний үе миний нөгөө зүс мэдих таних мэдих хүмүүс бол байгаа л да, нэлээх байгаа. Тэгээ тэр хүмүүстэйг налаахад би тааруул бол мэдлэхгүй. Зүгээр л ингээл одоо мэдлэгч хүмүүс шүү дээ. Улаанбаатар таараараа бид нар мэдлээд идэх. Амар таним хараал. Тий. Яагаад чи нэг тийм хүний нутагт яваа хүмүүс чи нэг юм өөрийнхөө нутгийн хүнийг хартсан. Тэрнтэйг ингээ жоохон нийлэхгүй бол цөөр чонд дундах нэг хоньнууд чинь хөөх юм. Налахын чи нэг тийм хонирхуу штэ, нэг тийм хөөхөн штэ, нэг юм гинэн томоогүй байхгүй юу? Ингээ хараад ах гэдэг. Манай Эрка хон шиг харагдаж байна уу? Би асууж Эрка яг хон шиг харагдаж чадж байна уу гинэ. Тэр чинь яг ийм гинэн байхгүй юу? Ингээ нэг хөөхөн ингээд тэ бэлчээр хаагаал явж идэг. Тэнгүүд Улаанбаатарын чинь чон шиг байгаа. Цөөр чон шиг. Тэгээд энэ дунд чинь ингээд бид нар чинь амьд үлдэхийн тулд нэг хонь харахаараа бид нар чинь ямар их баярлдаг гэж. Тэгэл очин мэдлээл юу байна ажил төрөл сайн уу маань тэр гэл те. Бараг тэгж байгаа юм чи бид нар чинь. Тэгж бүр хүний хэлээр ярьд юм уу? Бараг тэгдэм хонь үчиж. Ой, Америк шиг одоо юу гэдэг юм. Америксаа таах ч байхгүй. Ер нь хилийн дэс даваал Монгол хүний харахаар манад л юм харагдаад юм лээ. Тэгэхээр хараа ийм заяа. Хамт зүгээр хүмүүс гэдэг ойлголт заяа. Хаана байгаагаас шалтгаалаад бас ингээ өөр болоод байгаа хөөхгүй. Харин тийм бах те. Тэ. Одоо ингээд бас нэг ийм тэр хүнтэй би уулзах одоо юу гэдэг хүний нутагт очихороо Монгол хүн хүртэл ингээд манай хамт олон юм шиг мэдрэмж төрдөг юм бил.
Харин тэг нь гадаад давж яхад яг тэгж харагддаг те. Очроо ер нь хэр одоо юу вэ? Юу вэ? Тэгвэл нэг юм бүлэрхүү вэ нэг юм. Одоо ингээ ажиллаж байгаа газараа нэг юм. Гэ нэг юм бүх юмдаа нэг хамааралтай байдаг шүү. Ер нь ингэ би яг нөө ажиллаж байгаа газараа яг нэг гэр бүл шиг байж чадахгүй бол хамт олон гэдэг үгнээс бүр даваат те. Гэр бүл шиг байж чадахгүй бол ажиллаж чаддаггүй шүү дээ. Харин тэгдэг те. Би бас тиймэрхүү байхгүй. Сонсогч холбогдсон байна. За. Байна уу? сайн байна уу? Сайн байна уу? За хинтээ холбогдсон байна? Хуйга. Хуйга. За Бат хуйг сайн уу? Өглөө голцохоо шээ. Харин тийштэй харин өөрөө чи яачваа л гэдэр гэж би бодоол байж ялаа. За давгүй юу? Замын хөдөлгөөн давгүй байна уу? Замын хөдөлгөөн яг вэ? Тэгээд уусаад гоё явдгаар яваа л гэдэг. За ашгүй. За өнөөдрийн сэдвтэй холбоотой хамт олон уу? Зүгээр хүмүүс үү? Гэхдээ би хамт олон гэж боддог. За. Тий. Ерөөсөө бид нар ингээд нийгмийн ажланд ороход ингээд ядаж зам дээр хамт олон болчих байгаа шүү дээ. За тийм. Тий. Би нэг уур амьсгалыг өвдөхгүй хиний нэг бас тасахгүй гэж явах тухай ингээд зам дээр ус хамт олон болоод ажлын байранд нэг хэсэг эхлэв. Тий. Ингээд харилцаа үүсгэх нэг юм шүү дээ. Тэгнь. Би бас тэгж боддгийг. Тэгээд ер нь одоо бид нар ингээд миний бусдын хэлийг хязгаарлаж гэдэг энэ дүрмэл алдахгүй байвал их гоё явна. Тий, нэгэндээ дэмтэй тий. Тийм дэмтэй ингээд боломж өгөөд ингээд тусалчаад тий. Тэгнь. Аа бид ханд өөр гэж нэг 10 20 мянган төгрөг өгөхөөс илүү. Аха. Энэ боломж олгоод яастаа хүний мэднээс нэг хаснаас хараад ойлгочтой. Ий байгаасай. За манай хуйгаач нэг юу өдөртөх альбан тушаал бас хашиж байсан. Тэгээд зүгээр бас гүйцэтгэгч бас альбан тушаал бүгдийг л хашиж байсан шүү дээ тий. Тий. Тэгэхээр ялгаа бас гарч ийн хамт олонны тухай ойлголтын ялгаа. Тэр нэг юу яа гэм бэ л дээ нэг хацуулт үүсдэг юм байна. За. Тэр бол эндээс нэг ялгаач гэм үү те хасуулаад би нэг ийм төвчний ч гэм үү энэ дээр хитэх бодох юм харагдсан шиг санагдсан. Одоо жишээ нэг хочин байгууллагатайгаа ч гэм хамгийн сүүлийн байгууллагатайгаа байнга хасуулаад байдаг юм хүнд нэг муудан сурчдаг юм байна. За. Тэгээд нэг би тийм дээ манайх гэдэг нэг байгууллагад ороод нэг жил болж байгаа юм л манай байгууллага хоочин байгууллага гэдэг. Ингэдэг байсан энэ төр гэл те. Энэ бол их буруу. Яг та тэр байгууллагын босгой даваад алхсан бол тэр таних байхгүй. Зөв. Тэр гоё өөрөөсөө хандаад, сэтгэлтэй хандаад, эзэмсэг хандаад яваасаа. Зөв. Нэг юм хандлагын орон зай байдаг. Зүгээр хүмүүсээс ер нь хамт олон болоход хугацаа шаарддаг уу? Их штэ. Одоо жишээ нь ингээд нэг ажил хийхгүй утсан хүн чинь ингээд хамт олон донд ороод ирэхээр нэг хэд их нэг юм эго биш үү? Тэгнь. Магадгүй гэртээ юм байгаа ч юм уу. Тэ ингээд нэг юм хүрээлний болгохын тэр хүнийг байдаг. Тэг хамт олон дотор орж ирээд уур амьсгалтайгаа нэгдэх гэдэг асуудал чинь айгүй чухал байхгүй юу? Тэгнь. Жохон хугацаа авах нь авдаг те бас. Хугацаа авдаг. Тэгээд тэр хүн ч гэсэн бас өөрөө нэг бусдын их мэдрэмжтэй хандаасай. Тийм ерөөсөө бусдын их гэдэг юм чинь айгүй тийм номер 1 юм баадаг ба шүү дээ. Тэгнь. Би л ингэж хүсдэг гэж зүтгээд байвал бас хэцүү л дээ те. Би гэдэг өөх чинь 100 дугаарыг асуудаг шүү дээ. Гоё л шүү. Тэ? Тэгээд та гэдэг өөх чинь өнөөдөр бол хаанч толгордог анхны шат шигдэгтэй адилхан байгаа байхгүй юу? Зөв. Би одоо хувьдаа тэгж боддгийг тэгээд ямар ч үстэй энэ хүмүүсүүд яг хүм мохоо биш шүү дээ. Түүгээс хэлдэг нэг юм шүү дээ. Тийм ээ? Тэгнь. Тэр соёлыг хамт олон хүлээж авч байгаа хамт олон бол асууд авах хэрэгтэй. Зөв. Тэр хүнд аюу гоё ингээд төлөвшүүлэх хэрэгтэй. Тэрнээс манайх юм ингээд одоо нэг байгууллага зарим би нэг байгууллагад ороод нэг яажсэн чинь за хүмүүс хурал дээр 6 сараас хойш үг хэлээ шүү гэдэг тийм газар очижсэн би. Юу гэсэн үг 6 сар болж ээж үг хэлдэг эрхтэй болно. 6 сар нэг хоног дээр би үг хэлчихлээ. За. Гэдэг ч юм уу те ингээд. Хоёгаа ер нь хідэн хүнтэй хамт олон дунд байж үтсэн бай ер нь. Хүний тоон. Одоо хамгийн дээдл нь би одоо 200 хүнтэй одоо ажиллаж байна. Хүүх. Тий. 200 хүнийг бас зохицуулна гэдэг бас амаргүй үз. Яг хоо зохицуулалтын хувьд бол би нэг 40 хүнийг удирдчихсан. Аха. Хамгийн дээдл нь. Одоо бол багийн гишүүн болоод хамтрагч боёо нэг гүйцэтгэгч тушаал хүмүүсүүд. Зөв. Энэ хооронд ч нэг амар тийм нөлөөлөл байдаг шүү дээ.
Зөрүү бол өөр байна уу? Мэдчихгүй. Маш их өөр шүү дээ. Одоо жишээ би 40 хүнтэй хамт олон донд би ингээд одод харж чагаад санал авч штэ тийм хурал ингээд хийгээл тий. Ингээд хийгээ гэдэг юм хамт олон санал аван гоц. Манай удирдлагын багш чинь 8 муула үлдсэн сөрөгч болоод байгаа байхгүй. Бүх санал ундаг. Яа. Тэ? Яана. Тэн донд ингээд дэмжиж байгаа мөрслөө гарангуудаа чадахгүй шүү гэж чадчихдаг. Нэг юм чинь айгуу тийм нэг байгууллагын соёл гэхгүй юу? Тэр донд чинь дөнгөж орж ирсэн хүн маргааш өөр анхны хүн шиг ингээд харилцаа үүсгэх гэдэг ингээд юм дэлгэршин гэх юм уу да. Мохоо ингээд муу төлөвш хандлага гардаг байхгүй юу? Би бол тэрнээс айд ингээд би бол хүмүүсийг ажилд авахдаа одоо энэ доо хүмүүсийг ихчлэх сайхан ажиллаж амжилт хүсье гэж хүсдэг. Наа чин гоё юм. Тэ? Энэ доо хүмүүсийг яагаад гэвэл өнөөдөр нэг энд бид нар өнөөдөр ажиллаж байгаад анхны гараагаа бид нар хин гэдгийг мартчихсан ч юм уу тий ажлынхаа асуудлаас болоод бид нар ингээд юм байснаа мартчихдаг үе байж дээ. Тэгин. Дандаа мундаг байгаагүй байхгүй юу тий? Тийм бол анхны гэдэг үгийг хүн баян сануулж мэдрүүлж тий яагаад тайлбарч хүсдэг шүү. За баярлалаа хуйга. Маш их баярлалаа. За маргааш эргэж холбогдох хүртэл чинь түр баяртай. Баярлалаа. За би бүр гоё шинэ юу авлаа шүү. Ухаарлаа авлаа шүү. За баярлалаа. Айгуу гоё юм том харж шүү. Зөвхөн бид нар нөө ажлын хамт олон гэж бодоодсэн чи бүр юм зам дээр хүртэл хамт төгжрээ явж байгаа хүмүүс хамт олон гэж бодож шүү. Бас уу. Тэгж тийм. Ер нь ингээд юм Монгол гэдэг юм өөрөө нэг том хамт олон байгаад байгаа байхгүй юу? Монголд эдийн засаг унлаа бүгдэнд нь л адилхан нөлөөлнө тий. Монголын төгжрөл бүгдэнд нь л адилхан нөлөөлнө. Бид хамт олонны асуудал байна тий. Монголд тог тасарлаа яг л бүгдэнд нь нөлөөлнө. Тэгэхээр яг ингэж харах юм бол бие гой хүндэтгээд явах юм хандлагын эхлэл болох юм шиг зүгээр надад санагдлаасаа. Бас тийм ээ. Зөвхөн ажлын хамт олон биш. Монгол гэдэг чинь өөрөө нэг хамт олон шүү дээ тий. Нэг гэр бүл гэж харах юм бол бас үнэхээр гоё агуу хандлагатай залуу байна. Хуйгаадаа бас ажлын өндөр амжилтыг хүсье. За баярлалаа хуйга. Хоёулаа нэг 2-3 комент орж ирсэн байна. За Бата мөнх жаргал маань бусдыг байгаагаар нь хүлээж авахд л хамтрал үүсгэвэл тэнд гэрэл асдаг гэж би хувьдаа боддог гинэ. Байгаагаар нь хүлээж аваад хамтрал үүсгэвэл гинэ. Яг үнэн тий. Гэхдээ ер нь хараа байгаагаар нь хүлээж авах дээр хараа нэг юм бас бодогдоод байгаа маа. Байгаагаар нь хүлээж авах юмнууд бол байна. Гэхдээ зарим юм нь бол засах шаардлагатай юмнууд ер нь байдаг шүү дээ хүнд. Тэрийг яг олж харахгүй яваад иж болох тий нөгөө хүн. Тий. Тэгэхээр тэрэн дээр нь гэхдээ яг тэрийг нь чичилснээрээ засчих уу гэвэл бас үгүй л дээ мэдээж. За мөнхөө ингэсэн байна. Мөнхөө бол одоо 1600 хүний дунд ажилт юм байна шүү дээ. За ингэсэн байна. Мөр зэрэгцэн ажиллаж буй 1600 биш юм биш үү? 16000 гэж энэ хөөе. Хүү энэ үнэн үү? Үнэн баха. За 16000 хүмүүстэй ажлын хамт олон доо ажлын амжилт хүсье. Тэнгэр тэтгэгдэж газарт гагнагдсан ганц амчдын яруу алдар бадар тугаа гэсэн байна. Энэ 16000 хүн ажилт юм уу манай төмөр замд? Харин тийм бахаа. Энэ одоо арай их худлаад нэг том олорсон баха. Тань нэгж байхгүй сте тий? Энэ байхгүй хаа тий? Зарим 1600 удаа 1600 хүнийг тань нэгж байхгүй штэ. Тийм үстэй. Бүгдийг таньдаг бол бас гоё тий. Гот бас арай л худлаах. Сайн уу гэдэг өдөрж. Тэгтээ яаж яхад бүгд нэг газар ажиллахгүй л дээ. Нэг төмөр зам чинь нэг юу штэ. Өдөөнүүд дээр ажилладаг болохоор худлаа. Ээлж мэлжээр тэгээд нийт ингээ Монголын төмөр зам байж болох юм байна. Яг үнэн л юм байна л да. 16000 чи үний юм бэ нөхөө. Ямар том гэр бүл вэ энэ ч одоо. Тэг ганцхан Улаанбаатар биш. Энэ чинь нэг орон нутгуудад бас те. Тийм байна. Одоо жишээ нь Доронтод бас нэг төмөр зам байгалах. Йоо, зөвхөн энэ хараа Улаанбаатар төмөр замд л ажилдаг хүмүүс нь 16000 гэж шүү. Төмөр замын эргэн тойрондгийг ингэж нийлүүлэх юм бол 16000-аас илүү гарна гэж. Энэ бол за миний бодлоор энэ Монголд баг хамгийн их хүн ажилдаг салбар баха. Тийм бах те. Энэ өдөө өөр ямар салбар юм байх юм. За одоо багш нарыг одоо нэг салбарын гэхээс биш яг нэг дор ажиллаж байгаа гэж хэлэхэд хэцүү шүү дээ. Тийм үстэй. Тус-тусдаа сургуультай юм чинь. Тий. Тус-тусдаа. Гэхдээ одоо энэ чинь одоо 16 бол яг бас тус-тусдаа байдаг баха. Яг юм замчид гэж байна. Улаанбаатар төмөр зам гэдэг компани харин яг тэр дотроо
яг юм замын засварын ажилчид гэж тусдаа. Тэгин тий. Тэгин. Машинистууд нь тусдаа. Тий. Тий. Тэгээ баг нэгээ танихгүй байх энэ Энэ танихгүй байх энэ яаж таних юм яаж. Яг юм тасгаараа л нэг ер нь таних байх. Тийм манайх ч одоо манай байгууллагын 6 хүн би талын танихгүй шүү дээ. 6 хүнтэй хүртэл тал. За энэ бол олон хүнтэй байна. Би тэгтээ яг тэгдэм аа нэг юу. Амар юм нэг юм. Гэр бүл шиг уугар амьсгал бүгджээш ингэж гоё байгаад. Ажиллаа хийдэг. Тэгэхгүй бол ингээд нэг юм яг гэдэгхгүй. Би бүр тэгтээ заваард юм аа. Одоо ажлынхаа газрын хамт олныг би чинь ахаа ихчээ энэ төр гэж дуудана. Захирал махил байхгүй штэ. Боогийн ах махантар гэж дуудана одоо тэгээд. Баларсан болно штэ энэ дотор чинь. Тэгээд зарим нь бол намайг тэгнэ штэ. Эрка чи одоо хитрхи ахаа ихч болох юм аа. Тий. Албан ёсны нэрээр дуудмаар байна энэ төр гэх тий. Хөдлөг заяа энэ төр гэж дуудуулах гадах шиг байгаа. Тий. Тэр хүмүүс. Тий. Хөдлөг заяа та би гайгүй юу? Яач юу? Би тэр чимэр сандраад өрөөж чинь нэгнийхээ хамрыг ухаж хөн холгүй л. Эхнэрээ юу гэж дууддгийг Эрка? Эхнэрээ юу? Та гэж дууддаг шүү дээ. Тийм авхаа энэ төр гэдэг. Эхнэр бист шин бусаар дууддаг шүү дээ. Хайраа ханаа найз хонгор монгор энэ төр гэдэг. Би найз гэдээ дуудахаар манай хүүхдүүд амар реакцлнаа. Та найз нь биш дээ энэ төр гэж мэж дуудана намайг. Зөв дуудаач гэж юм шүү дээ. Зөв дуудаач хайраа энэ гэдэг юм уу энэ төр гэж. Энэ 10 айгүй санаа зов. Монголын төмөр зав чинь 16 мянган хүн ажилтдаг юм байна. Яг зөвхөн Улаанбаатарт. За. Бараг хүн амтай гэх гэдэг шүү дээ. Хүн амтай тий. Монголын төмөр зам 16 мянган хүн амтай юм байна. За. Манай налах судалгаа хийчихэд авъя. Өө манай налах 30 мянган хүнтэй заяа. Аха. 30-аас 40 мянга. Тэгэхэд чинь хараа тал нь орог төмөр замынхан байна шүү дээ. Бүгднээрээ төмөр зам байх юм шүү дээ. Тийм биш тий. Тийм байна. Тэгээд энэ харин төмөр замд ажилладаг хүн битсэн. Зөв. Мөнхөө чинь төмөр замд ажилт юм биш үү? За. Тэгээд мөр зэрэгцэн ажиллаж буй 16 мянган хүмүүстэй ажлын хамт олондоо ажлын амжилт хүсье энэ төргээд ураа мөрөөгөө бичсэн байна. Тэнгэр тэтгэгдэж газарт гагнагдсан ган замчдын яруу алдар бадар тугаа энэ төргээд бичсэн байх шүү. Тийм мөнхөө чинь төмөр замч юм байна. За. Мөнхөө нэг ажил таалгаж ирсэн шүү дээ. Хамгийн ихний дугаар дээр ажил таалгаж ирснийг санаж байна уу? Тэгэхэд баахан компьютерийн зурагнууд явуулсан байсан шүү дээ. Компьютер дэлгэц мэлгэцний зурагнууд явуулсан. Тэгэхээр ингээд нөгөө нэг хямдын болов? Магадгүй юм байна. Энэ юу ч хэлээгүй юу тэгээ? Яг хэлхэн ч хэлсэн л дээ. Гэтэ яг юу хийдгийг шиллээ. Би санахгүй байх. Одоо жишээлх юм бол би яг нөгөө нэг юуг нь хэлж мэдэхгүй байна л да. Нөгөө нэг ажлынхаа местийг хэлж мэдэхгүй байна л да. Ингээ нэг хамаг эмээг ингээ хянаад ингээ тохируулаад ингээ явж идэг хүн юм болов гэж гинт сая бодогдлоо. Магадгүй. Энд чинь гэхдээ ер нь бол янз бүрийн ажлын байр байгаа л да. Тийм. Юу уншдаг хүн хүртэл байгаа шүү дээ. Нөгөө нэг микрофоноороо. Юу лээ? 3 дугаар төмөр замаас гэд ингээ уншдаг шүү дээ. Чи бол тэр ажил нь бол тэмцэн заа. Араас тэгж уншдаггүй. 3 дугаар төмөр зам. Эко тэмцэхгүй. Би микрофоноос инээг нь авахгүй тий. Гарчаад ороод ирлээ л дээ залуучуудаа. Тэгээ гарчаад ороод ирэх хооронд хамт олон чинь байхгүй байгаа мэдрэмж төрвөө. Эсвэл зүгээр л хүн гарч явчаад ороод ирв үү? Яг мэдрэмж төрлөө энэ заяа айчч. Би бүр сандраад. Эркэг харсан чи ямар ч үг орж ирэхгүй. Эркэг харахлаа өөдөөс нь харахлаа юу ч орж ирэхгүй юм шүү. Заяаг харангууд яг орж ирээд. Микрофоно жоохон хойшлол очроо. Тийм. Тэгэхээр чи ийм байгаад байгаа байхгүй. Хамт олон зүгээр л хүн хоёрыг чи ялгаа ийм байгаа байхгүй. Харин тийм байна. Хамт олон чин тухайн хүн байхгүй нөхцөлд өгүүлэгддэг. Бид хоёр зүгээр амьд хичээл орсон байхгүй. Одоо шил манай хамт олон тэр нэг шилний цаана яваад байгаа байхгүй юу? Тэр нь бас бүр надад ингээ өгүүлэгдээд эсвэл сүүдрээ яваад байгаа юм уу? Тий харагдаад байгаа байхгүй. Өгүүлэгдээд байгаа тий. Тэгээ түүнтэй ижилхэн хамт олон өгүүлэгдэж байгаа үстэй тэр хүн. Өгүүлэгдэж байгаа. Хамт олон гэдэг чинь юу вэ гэх юм бол байхгүйд нь хин нэг нь өгүүлдэг. Тухайн хүний орон зай ингээ дутагддаг. Тэгэд ажил дээр ямар нэгэн байдлаар одоо тэр хүнээс бүр хараад биш ч гэсэндээ тэр хүнтэй хамт байж иж ажлын уур амьсгал нь ингээ тухтай болдог. Тийм мэдрэмжийг төрүүлдэг хүмүүсийг хамт олон гэж нэрлэдэг тийм биш. Би уг нь зайтай танилцаад 2 хоног болж байгаа. Тэгэл сая өгүүлэл эхэлж байгаа. Ямар яа. Тэгэхээр би ерөөсөө шууд хамт олон 2 ажил хийчихэд ирлээ шүү дээ. Нэг нь өөрийнхөө хувийн ажлыг ингээ нөгөө талаа битэр хичээл заах. Хичээл заахаас сууж байгаа байхгүй юу? Нэг сумаар 2 туулаа. Зүгээр л хүн гэдэг чинь ажлын байран дээр ярих юм бол ёстой жинхэнэ нөгөө түрүүний тойрын нэг анх хэлдэг шиг зүгээр л өнгөрдөг те. Зүгээр л сайн байна уу гэж мэддэг. Тэр хүн байсан байгаагүй ямар ч ялгаагүй тийм орчин бүрдүүлдэг л гэсэн үг байхгүй юу? Тэгээ одоо би яг гараа явах юм бол
хоёр нэг өгүүлэхгүй байна. Хэдүүлээ ингээ. За найруулагчаа та яг нэг 10 минут тутамд бидэнд дохио өгөөрэй. Тэгээ нэг нэгээр гарч орж үзье. Тэгээ яг өгүүлэх нь үү? Би бол бодож байгаа. Би бол энэ радиод бол асар их өгүүлэгдэн заяа. Би бүр тэрийг бүр мэдрээд амар гой санагдаад шүү дээ. Би ер нь бол дандаа сайнаар өгүүлэхдэггүй л дээ мэдээж. Нэрк ямар жимэр байна энэ төр гэ тэ. Хоол моолоо эдгээр чинь чив чимээгүй орчинд идэж мэднэ. Хоол моолоо шингэж мингээ таргалж маргалаад эдгээр чинь шал өөр төвшөнд очино. Намааг угуулахаар хоол моолоо ингээ сандарч идээд хоол Эрка идчихвэ гэдэг. Гүг дуу чимээтэй. Иддэг хүн нь тустай байгаа шүү тийм. Булаалгаж иддэг хүн бол тустай байгаа. Булаалгаж иддэг хүн байгаа бас манад. Тийм тэр чинь тустай. Эрка хүмүн тэнгэр тэтгэгдэж газарт гагнагдсан гэсэн өгүүлбэрийн сайн бодоорой 160 мянга байгаа шүү гэсэн байна. Ямар ч байсан авхаа гэж дууддаг нь тодорхой гэж байна. Авхаа гэдэг юм аа. Юу? Эхнэрийг. Гайхлаа шүү. Би нөгөө ярианаас нэг гарчаад ороод ирсэн байхгүй шүү. Хатагтай. Намайг бол хатантаа гэж дууддаг шүү. Энэ бол хатантаа гэж дууддаг шүү. Манай хүмүүс надад юм удирдлага өгөхдөө бүр ингэж мэгэж өгдөг шүү. Энэ бүр гэртээ бүр яг нэг хаанчлал бий болгоцсон. Өөрөө оройд нь суудсан. Нүгэр мөгөр бол боол үз. Үгүй штэ. Баясаа хаана нөө? Үгүй би зөрүүлэл ингэ штэ. Минь бая. Очроо бүр гайхаад надаас юм гоохтай л ноёнтой гэдэг. Би за дараагийнх нь болохоор мөхөө чинь зураг төслийн алба гэж байна. Тэгж ин харин. Зураг төслийн алба гэж. Зураг төслийн баахал техникийн зураг байсан да. Тэгэхээр тэр техник дээр ажиллаж зураг төслийг гаргадаг гэсэн үг байхгүй юу? Одоо бол зураг төслийг гараар зурдаг одоо тийм байгууллага гэж байхгүй л байна л да. Тий. Миний үеих шиг тийм гэж байхгүй шүү дээ. За яг нэг сайхан дурсахгүй байсан биддээ хаахаа ихчээ гэхгүй юу? Албаныхаар ярьж интер гэсэн шүү дээ. РК-ар гинэ. Ах гэж байгаа юм. РК-ар гэдэг чи гэсэн. Гэт тийм аа би заяач мэдж байгаа. Би ер нь энэ ажлыг ер нь жоохон самард юм аа. Бүгдийг ахаа махаа ихчээ мэгчээ гэд бүгдийг миний дүү зүүч гэж шиг те. Бараг ах дүүс хамаатан саднууд юм аа хаашаа нэг дор ажиллаж байгаа юм шиг. Гэтэ энэ дотор ямар ч цусан төрлийн хамаатан садан байхгүй шүү надаа. Бүгд миний ах гिच нар гэсэн мөртлөө. Би ийм ажлын байран дээр одоо яг ярих юм бол хамт олон зүгээр л хүмүүс. Би зүгээр л хүмүүстэй ажиллаж үзсэн хамт олондоо ч гэсэн ажиллаж үзсэн байхгүй юу? Та хоёр болохоор дандаа хамт олондоо ажиллаж үзсэн үү? Битээр болохоор ийм байна. Ярьлаа сая. Нэг ийм гів бүл шиг ийм уур амьсгал хамт олон шиг уур амьсгал бүрдэхгүй бол ер нь нэг тийм удаан ажиллахгүй юм бэл. Би бүр удаан ажиллаж ирсэн шүү дээ. Тийм үү? Тийм. Би бүр удаан ажиллаж ирсэн. Гарчдгээ шууд. Гарчдгийг ба? Гарчдээ амар байд. Би бүр өөрөө өртөөгөл ажилласан юм чи яах юм? Ганцаараа юу? Ганц би. Захиралтайгаа хоёулах нь ажиллаж ирсэн байхгүй. Би чинь захиралтайгаа хоёулах нь 4 жил ажилласан шүү дээ. Чи тэгээд эфирээд эвгүй мэн те хамт олонны дунд ганц би юм шиг амьдэрдэг. Гэтэ тэр чин яадаг вэ гэхээр хамгийн эвгүй нь юу вэ гэхээр ингээ хамт олон ороод ирнэ шүү дээ. Шинэ хүмүүс ороод ирнэ шүү дээ. За. Нөгөө хүмүүсээ ингээл амар сонь хараад. Хүлээж авч чадахгүй. Хүлээж авч чадахгүй. Яг ингээ хүнд зожигдсон байлээ. Зожигдсон. Хөрх яг тхий юм те. Хүнд нэг хэсэг суучдаг байхгүй юу? Тухайн энэ орчин нөхцөл байдал ч гэдэг юм уу. Эсвэл зүгээр л нэг хүмүүстэй ингээл жоохон удаан ажиллаад эхлэх юм бол хамт олонны уур амьсгалд ороод ирэнгүүт яагаад ийм амар тотомчлоод байгаа юм бэ? Яагаад байгаа юм бэ гэд эвгүй мэдрэмж төрнө. Хамт олонтой байж байгаа зүгээр л хүмүүс рүү ороод ирэх юм бол бас эвгүй мэдрэмж төрнө ч гэдэг юм уу. Яг ингээд ажиллаж байгаа орчин байгаа газараас шалтгаалаад хүн чинь ингээд айгүй амархан тасантай амтан байхгүй юу? Тэгин шүү. Тасантай амтан учраас дараагийн зүйл рүүгээ ингээд хөлбөрч орохдоо жоох хэцүү байдаг. Тэгин шүү. Тэгдэг. Би бас яг түүнтэй ажиллах ингээд ганцаархнаа ажиллаж хагаад хамт олонтой ажиллаад ингээд ажилд ороод ирсэн чинь ингээд эхэндээ жоох эвгүй болсон. Тэгсэн үү? Эхэндээ жоох эвгүй мэдрэмж төрөөд ягаад гэвэл бүх зүйл нөгөө өөрөөсөө шалтгаалаад өөрөө л уртаа хааж идэг байсан бол бусад хүмүүст анхаарах шаардлагатай болж гисэн. Хамтран ажиллах шаардлага байсан. Тэгвэл ажилд орох дээр нь хамгийн түрүүнд асуух зүйл нь те цалин байлин гэж асуухаас илүүтэйгээр нэг танаа хамт олонны ингээ уур амьсгал нь ямар вэ те чимээгүй хүмүүс юм уу эсвэл яг ингээ гоё тэрийг мэдчихэж орол бас тийм орчинд ажиллах дуртай хүн байдаг болов нэрээ ямар орчинд яг ингээд нэг юм чимээгүй өөр байгаа наа чи байгаа ахгүй юу манай заяа байсан биш би байсан байхгүй юу гэхдээ заяа биш болчихоо одоо биш болсон л доо гэхдээ ер нь байсан байхгүй юу гэхдээ программистууд бол тийм л байх те нэрээ бас тийм ганцаараа ажиллаж байгаа хүмүүс зөндөө байгаа штэ найруулагчид одоо жишээлх юм бол аль болох олон хүнтэй байхаас илүү чимээгүй хөх шиг юм хийж суух нь одоо мизүү бол надад амар дуртай бас амар дургу гэдэг байгаа шүү тийм штэ Яг ингээд мизүүч ингээ хоёр нутагтай амтан гэдэг шиг тийм. Манай заяа чимээгүүд нь ч ажиллана, чимээтэд нь ч ажиллана. Ер нь бол тийм болчихж байгаа гэсэн. Наад гэхдээ ингэ юу очроо айгүй юу. Заримдаа наад хүн хөмсгөө зангитаас суучна компьютер гард. За тэгчих юм бол ер нь за дэмий дээ тийшээ шагаагаад дэмий.
Эвгүй штэ. ажил хийгээ сууж байгаа маа. Тэгээ эвгүй шүү. А тэгэнгүүт Урам. Ажил дотроо байгаа мөртлөө өгүүлэгдээ те. нэг ийм юм орж ирж байгаа залуучууд тэр нь юу вэ гэхээр яг энэ хамт олон болно. За тэгээ зүгээр л хүмүүс гэдэг штэ. Зүгээр л хүмүүс ч гэсэндээ буцаад хамт олон болох боломжтой штэ. Тэгвэл хин хамт олон болгодیں۔ Энд хүмүүсийг. Нэг хүн байдаг шүү. Одоо жишээлбэл Заавал даргана уу? Үгүй үстэй. Харин тий заавал даргана уу? Эсвэл Харилцааны менежер. хин нэгэн албан тушаалтанд тийм албан тушаал байдсан билээ бүр хөөе. тэгж заавал хамт олон болгох. Одоо хүний нөөцийн ажилтнууд нь нэг тиймэрхүү албан тушаал өөрсдөө ингээд нэгэндээ хуваарлаад одоо хоёр хүн хүний нөөцөөр ажилладаг бол те нэг нь одоо юу гэдэг хамт олонны уур амьсгалыг сайжруулах ажил мэж хийдэм бил. Гэтэ яг хоо Тэгдэм билээ шүү. Гэтэ яг хоо тэгж мэрэгчтэн байхаас илүү тэгээ зүгээр дотор нь хин нэг нь ямар ч албан тушаалтай байж болно. Тэр хамт олонны уур амьсгалыг гоё нөлөөлөд удирдах болох л байхгүй. Би нэр тийм ажил хийдэм үү? Хамт олонны уур амьсгалыг сайжруулна. Сарын тэд гэдэг. Шинэ жилээр хамгийн шилдэг уур амьсгал дэмжигч. Гэтэ нэг хамт олонд яах аргагүй нэг уур амьсгалыг өөр болгодог, эсвэл сайн болгодог, эсвэл доошоо унгадаг хүмүүс байдаг. Байдаг шүү, яг байдаг шүү. Энэ тэгэхээр доошоо унгадаг нь бас зориулттай гэсэн үг үү? Гэхдээ тэднэр нь хөөх юмд нэг гутгалтай гарууд л байдаг. Гэцээ үү? Тий. Ер нь нэг тийм юм нинги тгий гэхэл дандаа болохгүй юм ин олж хэлдэг тий. Тий. Тэр хүн байх ёстой юм уу байхгүй байх. Тийм хүмүүс л тийм ийл. Над руу ингээд ингээ хувь чатаар хүн юм бичиж байгаа байхгүй асууж байгаа. Тэр нь юу асууж байхэл хамт олон хэрэг хідээс дээш хүнийг хамт олон гэж нэрлэдэг байгаа юм бэ гинэ. 3. 3 Хоёроос дээш бол тэгэл юм биш үү? Ганцаараа л биш бол тэгэл хамт олон юм биш үү? Тийм штэ. Хоёулаа хамт олон. Би хідээд штэ. Би захиралтайгаа хоёулахнаа байсан. Гэхдээ би яг ингээд ганцаархнаа байгаагүй штэ. Тэнд чинь бас хамт олон байгаа л байгаа штэ. Гэхдээ би хүнтэй л ажиллаж байгаа штэ. Захиралтайгаа гайгүй ярилцж мэлцдэг байсан юм. Яг тийм нэг хамт олон биш хэрнэ. Ингээд нэг хүнтэй хамт ажиллаад байгаа зү. Тэгэхээр хоёроос дээш болоод ирэхлээр луг нь хамт олон болох боломжтой байхгүй юу? Гэхдээ ер нь хоёулахнаа гэхээр бас арай өөр юм уу? Нөгөө хүн ядаж нэг 5 сургуулиолоо байсан бол аль нэгэнтэй ярилцж болох байсан байхгүй илүү хөвгөлтэй байж болох. Гэтэл нөгөө захиралч нь болгоод өөртөө ч адилхан чимээгүй байгаад байдаг. Тэгээ хоёулаа ярихгүй өөр сонголт байхгүй байгаа ч тийм. Тэгвэл за би одоо наанаас ч тэгвэл тэгж орж ирлээ. Хамт олон гэдэг заавал чимээтэй байж хамт олон болох юм уу? Яа тэгс тооха. Манай гэр бүл лав чимээтэй байдаг. Чимээгүй байх гэдэг үгсийн чимээгүй байх юм бол тэгээ тэр 5-5 хүүхэдтэй те ингээ 7-8 улаа ингээ амьдарч чив чимээгүй байвал тэр чинь одоо гэр бүл мөн үү? Биш ээ гэр бүл яриаггүй шүү дээ. Яг хамт олон гэр бүл гэж бодоод. Үгүй харин ажлын байран дээр чинь бол заавал чимээтэй байж ич нэг хамт олон гэж явах уу? Гэхдээ би болохоор амар хит романтик хүн байж магадгүй. Би бол зүгээр чимээтэй байх л ёстой гэж бодож байгаа. За. Тэгжээж ялангуяа одоо манай радиогийн салбар бол ингээ уран бүтээлч салбар штэ. Одоо шиний гэрэл хийх ёстой, одоо нэг юм өөр төвшөнд байх ёстой штэ бас. Тэр утгаараач тэр юм ингээ хоорондоо ингэж оюун бодлоо солилцож гоё юм гарах гээд байгаа байхгүй юу? Ганцаараа суугаад байвал жожгөрсөн хідэн нөхдүүд л болно. Тэгэл эн чинь орж ирэхээр нэг нь тэгээ уулзж байгаа юм шүү дээ. Үгүй очроо сайн уу гэдэргээд байвал юу ч гарахгүй. Тэгэхээр тийм уур амьсгалаас бол баг юм гарахгүй. Миний бодлоор. За тэгвэл төмөр замынхны дэг яриа л да. Би төмөр замынхан бол чанга баг. Төмөр замынхан бол олуулаа штэ. Зарим нь бол би бинийгээ бүр танихчгүй байгаа гэсэн үг штэ. Тэгсэн хэрнээ нэг хамт олон болоод яваад ийн. Яаж нэг хамт олон болоод ингээд зангидагдаад яваад ийн вэ? За ёстол салбараар л хуваацсан байт юм болоо. Үгүй яг тэгэл хариуцал 10-10-таар гэдэг шиг те 50 16 мянган хүн дотор бол нэрээ зүгээр хүмүүс бол зөндөө байгаа шүү энэ дотор. Нэр шүү. Нэр нөө. Тий 16 мянган хүнд бол нэрээ зүгээр хүн бол зөндөө л байгаа. Тийм шүү дээ. Яаж таниад 16-ыг тань гэж байхгүй шүү дээ 16 мянган. Танихгүй тусдаа тэр чинь бүлгэрэл явж л байгаа. Тий нэг 5 10-аар л байгаа шүү дээ тий. 5 10-аар ээлжнийхнийгаа л таньдаг тий. Хоёр хүн бол хамт олон болохгүй мэнэ. Энд дэр нэг болцоохон боог игээд 3-аас дээш гэж чинь. Нилээ ухаалаггүй гэлсэн. Энэ айгаа ухаалаггүй шүү. Нилээ сонсож байгаа бүр ингээ Аазааг хөдөлж орж байгаа. Албаар Аазааг нь хөдөлж байгаа. Ер нь бол энэ хоёроос шалгалт авж байнд ихэр хариулж байгаагаар нь одоо гараад бас дүгнэх байлгүй дээ тий. Ингэж комент хийсэн байна. Хамт олон заавал 3 дахь этгээд байх ёстой байдгаа. Тэгж яаж хамт олонны харилцаа үүсэх нөхцөл бүрэлдэнэ гэсэн байна. За ангийн хамт олонны нэгдсэн өндөр ээж болж байгаа би ангийн анд надад өндөр ээж гэсэн шүү. Тэр чинь жинхэнэ ганц амын буян гэсэн байна. За. За тэгэхээр захиралтайгаа хойлохноо амьдарч ирсэн гэл хамт олон биш. Амьдраагүй шүү дээ. Ажиллаж ирсэн. Очроо зүгээр гэр бүл бодоод байгаа шиг нь. Хамт олон биш те. Тэр чинь захирал гэхээр маа нөхрийг гэж бодоод байгаа юм уу? Үгүй харин.
Юу ч Тэр жоохон амьдарч лээсэн л та хоёулаа ч гэсэн. Үгүй захиралтайгаа хамт ажиллаж байгаа хамт олон биш байсан юм шиг хоёулахна хэрэг чинь. Миний яаж мэдээ. энэ хүний хэлснээр Тэгээ 3 дахь этгээд байж тэр чинь өөрөө хамт олон болж. Тэгэхээр та хоёр ажлын хамт олон биш. Юу юм бэ одоо? 4 жил ажлын хамт олон биш явж лээсэн юм байна л да. Тэрийг Диник өнөөдөр гинэ. Нөгөө нэг хүн чинь бичиж байна. За дараагийнх нь чимээтэй байж ээж хамт олон болно гэж боддог. Чимээгүй байвал ойлголцохгүй нэгнийхээ занг мэдэхгүй учраас ажил явахгүй гэж боддгоо гэсэн байна. Одоо жишээлбэл би Минагаас асуумаар байгаа байхгүй юу? Минагийн хувьд болохоор тэнд өөр хэлтэй хүмүүстэй хамт олон бол яваад байгаа штеп. Яг хамт олон байж чадж гин үү, те? Тийм, яг хамт олон байж чадчихэв нөө. Мина маань яг хамт олон байгаад ингээд өдөр тутмын ажиллаа хийгээд ингээд явхад нь юу ингээд нөлөөлж байгаа вэ? Оо, яг ёнг. Хараа. Би яагаад өөрийнхөө мэрэгчлэр ажиллаагүй гэж. За. Миний Би мэрэгжлийн Минагаас асууж шүү. Мина хариулаарай. Аха. Яагаад би энэ мэрэгчлэр ажиллаагүй? Би чи уул уурхаан бажуулалтын инженер байхгүй юу? Бажуулах үйлдвэрүүд нь юм том юм бутлах термүүд. Тэгээ тэр амар чимээтэй орчинд байдаг байхгүй юу? Тэгээд бүр инженерүүд нь юм том чихв зүгөө явд юм бэл. Тэгээ би зөвхөн бодохгүй юу? Би яг энэ газар орвол би ингээд нэг бол ингээд төглийг болох юм байна. Нэг бол би бүр ингээд хинтээ ч юуж ярихаа болж сурах юм байна гэж бодоол би болчихсон. Зүгээр орчноо бодоол. Цалин малингийн би ерөөсө бодоогүй шүү дээ. Яг тэр цалин тухайн үед энгийн хүний авдаг цалингаас 2-3 дахин бол өндөр байсан. Одоогор бол нэг 10 сая орчим авч байгаа тэр хүмүүс. Тэгэхэд би тийм газар ингээ орохоос яг ингээл анкета өгсөн бол тэнцээч үгүй ч мэдэхгүй л байна л да. Тэнцэхгүй л байсан бахалдаа л гэж боддیں۔ Одоо. Яг тэнцэн гэдэг эргээр нь бодсон ч гэсэн Ер нь тэнцээгүй юм сууж байгаа юм шиг. өгч үзээгүй л дээ. Тэгээд яг тэнцэн гэд бодсон ч гэсэн би тийч орохооргүй юм билээ. Яг орсон ч байсан гэсэн нэг ганц 2 жил болоод ингээл бүр залхаад байх байсан баг. Яг тэгэхээр би нэг юм хамт олонны дунд ажиллах нь миний одоо нэг юм мөн чанар юм шиг үл. Нэг юм дотоод юм шиг үл. Ер нь бол чимээтэй байх нь миний яг ингээд мөн чанартай холбоотой. Би өөрөө юм аа гэх гэдэг шүү дээ, тий. Хүний чимээ юм байна, тий. Хүний чимээ. Уул уурхайн чимээ бол биш. Хүний чимээнд дуртай гэсэн үг юм байна л да. Тэгжээж хамт олон бүрлдэнэ гэж бодд юм байна. Би бол яг тэгж Тэгсэн бодсон. чи уул уурхай шиг ярьдаг хүмүүсээ үл яах вэ? Нүрэглээ лөө. Сэнд. Манад нэг байгаа. Өнөөдөр уг нь 7 эхний өдөр маш чухал сэдвүүдийн хүрээнд бид ярьж байгаа. Улаанбаатарын өглөө нэвтрүүлэг даваа гараг болгон танд хүрдэг сэдвүүд бол баярлалаа өчигдөр минь 2 дахь гэр гэсэн 2 маш чухал сэдвийн талаар ярьдаг. Гэтэ өнөөдрийн 2 чухал сэдвийг маань 2 талд сууж байгаа хүн яг тийм сонирн болгоод байгаа байхгүй юу? Гүү штэ гайгүй штэ. Тий. Ажлын хамт олон гэдэг бол тий бас гэр бүл шиг байвал гоё юм уу л гэсэн гэр бүл шиг байвал гоё юм Тэгвэл би наад дээр чинь дахиад асууя. Хитрхи их гэр бүл шиг болох гээд байвал яах вэ? Яг тэрэн дээр харин би бас яг ихнэр нөхөр шиг өө. Бүр тэгэхээр муухай болчих. Муухай болчих штэ. Оос ингэж инээж ирээ. Би одоо яагаад байна вэ? Асаагүй л байна. Үнэ. Ашир гэхдээ үнэн тий. Эхнэр нөхөр шиг болчихвол бас арай дин. Үгүй харин тийм. Одоо жишээлбэл нэг дэх гэртээ эхнэр нөхөртөөгөө байгаатай ижилхэн хоёр дахь гэртээ ямар нэгэн байдлаар эхнэр нөхөртөө байвал зүгээр штэ гэж ирээл ингээл барагдaltaй нэрээ ингээд нэг дотны хүмүүс байгаад байдаг штэ ажил дээр. Төрийн байгууллагууд хараа. За яг муухагаар хэлэхэд. Тийм хүмүүс байвал яах болчих гадах юм. Тэгээ байд юм билээ шүү. Тийм байгаа аахгүй. Хинжээ хязгаарыг нь хин тогтоох хэвээр. Өөрөө л тогтоох шүү. Өөрөө хинч тогтоох юм. Хинч тогтоох боломжгүй шүү. Өөрөө л тогтооно. Хувь хүн. Одоо би байгууллагынтайгаа бол би бол маш одоо дундаа л да. Гэхдээ одоо хинтээ ч үр төрөдөө ортлоо бүр одоо тий бүр яг гэрш бүр одоо юу гэдэг тий ёстой бүр гэр бүлшгээ бол одоо арайч юу юм тий. Ажил дотор нэг хамт олон дотор миний хөө мөгцөд. Миний 2 дахь 3 дахь гэж заа. Энэ муухай даа. Гэхдээ тэр бол муухай шүү гэж хэлж байгаа. Тэр өндөр хүн бол одоо чамааг бол тэрсэн байдаг. Би тэрийг бол ерөөс тэрж үзээгүй байдаг. Харин яг миний аав шиг санагдсан. Намаа тэрсэн те. Өлгөдөж авч байгаа юм шиг санагдсан. Айгу халуун биетэй юм байлаа манай. Тийм байна уу. Пар шиг. Амьд пар ирэл тэрэг шиг. Хэдэн градустай байна? Мэдгүй градус 38 бол байгаа. Халуурч явж ирсэн юм шүү. Халуурсан. Тэр баха тэр өдөр сонь юм яриад. Халуурч явж ирсэн юм шүү чамаас. Би хаан жоохон гизүүдээр яваадсан юм Чи шүү. надад Гэхдээ ер нь байнга халуурсан юм шиг юм байна. Чи надад жоохон халах үг хэлээч гэсэн чинь боог гэсэн.
Эрх өөр. Хатаагүй л очиж тэврээд үзгээд. Хатаагүй л очиж тэврээд үз. За одоо Жүүн Дагийн коммент яваа заяа. Жүүн Дагийн манай гэрийнхэн хаач чув. За манай гэрийнхэн бөөндөө сонсож байгаа мэддээ юм хум бичээч гэсэн байна. Нэг осондоо бас нөгөө найз нөхөрлийн хүрээллээ хоёр дахь гэр гэж явдаг хүмүүс ч гэсэндээ бас байдаг штэ. Тэгдэг. Миний хоёр дахь гэр ихээр найзуудтайгаа байхдаа илүү тухтай, илүү ингээд нэг юм өөрийнхөөрөө байдаг те. Тэгээд хаана гэртээ болсон зүйлээ ч гэсэндээ ажил дээрээ болсон зүйлээ ч гэсэндээ ингээд найзуудтайгаа ярьж агаад зөвшөлтөөд шийддэг. Мэдээж тэр шийдэл нь бас буруу зөв шийдлүүд гардаг. Ийм байх юм бол бас их зөв зүйтэй гэр бүл болдог. Бас нэг буруугаар нөлөөлдөг найзуудаас байдаг те. За гэхдээ энэ өнөөдөр бол найзын сэдв биш учраас дахиад үргэлжлүүлээд цаашаа явъя. За тэгье. За зүгээр хүмүүс байх нэгэ 38 градустай хүн юм нөгөө маш олон ингээд бичиж байна л да. Тэ энэс нь ус уншия те. Зүгээр хүмүүс байх нь ажлын байрны орчинд найзаас асуусан юм шиг байна. За. Энэ нь нэг газар ажиллаж байгаа хүмүүсийг хэлнэ. Тэд зүгээр л нэг байгууллагад хамт ажилладаг, харилцаа бага, эсвэл зөвхөн ажлын хүрээнд байдаг. Би биедээ тийм ч их дэмжлэг үзүүлэхгүй байж болдог. Би ажиллаа хийхэд явна гэсэн хандлага давмгаа байдаг. Өөрөөр хэлэх юм бол хүмүүс нэг дор байгаа ч жинхэнэ холбоо уялдаа бол тэнд үүсдэг хүмүүсийг бол зөвхөн хүмүүсээ гэж нэрлэдэг юм байна. Энэ дэхтэй хараагүй. Манай төрийн нөгөө муухай. За төрийн интер гэж хэлээд явах бай. Зарим байгууллагууд хараа хит дундаа ороод нэг ууж идэх явдал нь бүр хэрэг сэтрээд идэг штэ тий. Тэр мөр бол одоо дайраа болоо байл. Манай нөгөө нэг хин инхүүш орж нэг тийм жишээ яриа үсттэй тий. Өөрийнхөө кейсийг ярьсан штэ. Нөхөр нь төрийн байгууллагад ажилд ороод айгүй өндөр боловсралтай хүн ороод айгүй тийм замбраагүй ууж иддэг болоод бүр гэр бүлийнхэн чанарт нь хүртэл нөлөөлөд эхэлсэн гэж байгаа байхгүй юу? Тэгсэн штэ төрийн гэсэн штэ. Айгүй том байгууллагад гэсэн штэ. Тэгээд одоо бүр замбраагаа алдсан гэдэг байгаа байхгүй. Тэгээд сүүлдээ бол нөхөр нь шийдээд болсон байгаа байхгүй тэр ууж идэх. Тэгэхээр яг иймэрхүү сөрөг асуудал бол байгаа л да ойлгомжтой. Хоёр дахь гэр гэж байгаа. Гэхдээ яг нөгөө тэр чин тухайн гэртээ юу хийж байгаа вэ? Тэр гэрээсээ гаргаж ирсэн үр шим нь бас эхний өөрийнх нь суур гэр бүлд нь бас нөлөөлөх хүүц. Тэр нь сөргөөр нөлөөлөх хүүц бол эн чинь бас айгүй хэцүү байгаа байхгүй. Ер нь яг хэмжээ хязгаартай байх хэрэгтэй болчихж байгаа. Яг өөрийнхөө гэр бүлд байдаг шиг яг ажлын байран дээр яг бас тэгж байж болохгүй болчихлоо. Болохгүй шүү дээ. Цунраа бүгдийн тайлал те. Би одоо энэ гүргээ алгах чинь. Тэнийг өстэй. Эвгүүлийн те. За хамт олон гэх юм бол юу гэсэн үг вэ гэвэл дүү штэ те. Нэг зоригтой, бие биенээ ойлгодог, дэмждэг, итгэлцэлтэй, нээлттэй, харилцаатай, асуудал гарвал хамтдаа шийддэг, амжилттай хуваалцдаг, өөрөөр хэлбэл зүгээр хамт ажиллахаас илүү нэг баг болж ажилладаг хүмүүсийг хамт олон гэж нэрлэнэ гэж шүү. За товчхон ялгаа гэх юм бол хүмүүс нь зүгээр хамт байгаа хүмүүс болоод хамт олон нь хамтдаа урагшилж байгаа хүмүүсээ гэж. Өнөөдөр жишээлбэл манай хамт олон нэгнээ эргэх гэж байгаа. За. Тийм. Жишээлбэл. Тий. Ааха. Наад ч байх хэвээр зүйл тий. Тийм байна. Хэрвээ та гурав хүсвэл би сайн хамт олон ямар шинжтэй байдаг эсвэл муу орчинд ямар дохио илэрдэг талаар дэлгэрэнгүй тайлбарлаж чадна ChatGPT ахаас гинэ. За бат. Би харин угаасаа ChatGPT-г тэр чигээр уншаад байгаа байхгүй юу? Тий, уншаад тийм байна. Нэг ChatGPT ороод ирлээ гэж бодсон. Гадаад хүмүүс ихэвчлэн урдах урдгаал хийдгээ. Хаяа нэг гэр бүлийн асуудал энтрээ ярьдагч нэг дотносоод байдаггүй гэсэн байна. Харин ер нь гიშгэл ах. Гадаад хүмүүс чи ер нь гэж шинэ орж ирж байгаа ажилчинд байгаа даа. Шууд очиод туслаа зөвлөдөггүй гэсэн. Хэрвээ тэгэх юм бол энэ хүн надад зөвлөсөн гэ тэрвээ алдаа гарах юм бол тэр хүн хэрэгт ордог гинэ. Хэрвээ тухайн ажлын байран дээр нөгөө нөхөр чинь шинээр орж ирж байгаа бол тэрийг эзэмссэн хүн л орж ирэх ёстой гэж байгаа. Бас л тэгж ордог гэж. Ер нь нэг нэгэндээ яг ажлын талбар дээр нь туслахгүй гэсэн үг. Бүр хариуцуулж өгөөгүй л бол те бараг. Тэ. Тэгвэл бас эвгүй юм те. Тийм байна. Тэгвэл өөр хэрэгт ордог гэж л. Манайд чинь бол нэгийн дагуулаад өгчтэй шүү дээ. Мөзүүд наадхаа дагаа чи энийг дагаа яв гэх. Шинэ ажилтан байна надад зөвлөөч гэх юм бол те чи өөрөө наадхаа хийж чадах учраас орж ирж байгаа гэж ер нь зарчим тавьдаг юм шалгаар. Ямар нэгэн дадлагж ин гэсэн юм бол байхгүй юм байна те. Бас л чангал юм байна. Тэгвэл шинэ оюутанд бол нэлээ хэцүүхэл тусч ирэх юм байна. Оюутан яахгүй ажил хийхгүй л хальта төгсөөл те. Гэхдээ харин тийм шинэ оюутан төгсөөд ажил ороход бол чанга. Энэ хоёр хэрэлдээд шүү. Хин хоёр вэ? Үгүй шүү дээ. Хэрэлдэг маа цаасан. Яг хэрэлдэг. Яг юм шиг. Яриагаа ерөөсөө ойлгоогүй. Яриан дундаа ороагүй байхгүй. За, гэр бүлийн радио 104.5 84.5 долгион дээр та 7 цаг 15 минут болгоноос ажлын өдөр болгонд Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийг хүлээн авч сонсдог. Өнөөдөр ч гэсэндээ танд Улаанбаатарын өглөө бид
дөрөв хамтдаа эхлүүллээ. Бидэнтэй хамтдаа дэлхийн өнцөг булан бүрээс өглөөг эхлүүлсэн сонсогч танд маш их баярлалаа. Радиогийн нэгдүгээр студид Эрка, Очро, Заяа, найруулагч Мезо ажиллаа. Мэдээж бидэнтэй хамтдаа байсан бүх сонсогч танд баярлалаа. Маргааш 7 цаг 15 минутанда яг товлсон газраа тогтсон цагтаа хэдүүлээ уулзцгаая. Маркетингийн 88 66 10 45 дугаар нээлттэй байгаа учраас та бүхэн бидний нэвтрүүлэг контентуудтай хамтарч ажиллах боломжтой байгаа. Хэдүүлээ хамтдаа урайгаа хэлэх үү? За тэгье. 1 2 3 Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио